From the Conference Center in Salt Lake City. Юта мужийн Salt Lake City дэх чуулганы төвөөс дамжуулж буй Есүс Христийн хожим үеийн гэгэнтүүдийн сүмийн жил тутмын 150 дахь ерөнхий чуулганы нямгаргийн үдээс хойш хуралдаан юм. Сүмийн удирдагчдаа сонгогдсон хүмүүс үг хэлэх болно. Хуралдааны дуулыг ариун сүмийн талбайн Табернаклийн найрал дуучид дуулна. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчлэгээн зориулан нэвтрүүлж байна. Үүнийг гэртээ эсвэл сүмийн хэрэгцээнд ашигын бус зорилгоор ашиглаж болно. 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Dieter F. Uchtdorf энэ хуралдааныг хөтлөн явуулна. Our dear brothers and sisters, Хүндэт ахагч нар, эрхэм найз нөхдөө. Есүс Христийн хожимын үеийн гэгэнтүүдийн сүмийн жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы сүүлийн хуралдаанд та бүхэнтэй хамт байгаа нь сайхан байна. Чуулганыг тэргүүлж буй ерөнхийлөгч Russell M. Nelson надаас энэ хуралдааныг хөтлөн явуулахыг хүссэн юм. Чуулганы хуралдаануудад оролцож буй та бүхэнд бид хайр, мэндчилгээгээ хүргэхийн ташрамд үг болон дуунууд та бүхнийг хүчрхэгжүүлж өргөн дэмжихийн төлөө бид залбирч байна. Энэ хуралдааны дуулалыг ариун сүмийн талбайн Табернаклийн найрал дуучид Mark Wilberg, Ryan Murphy нарын удирдлагад ор дуулж, Richard Elliot, Brian Matthias нар бадралт баг бишгүр хөгжмийг тоглох болно. Найрал дуучид Үйлстэн гайхам дуулалыг дуулж энэ хуралдааныг эхлэх болно. Нээлтийн залбирлыг даалын ахлагч David L. Buckner хэлнэ. Praise thy name.
Our Father in heaven, humbly we Эзэн gather минь, together бид таны өмнө даруухан цугларч at the conclusion of this great conference weekend. энэхүү агуу We love thee, ерөнхий чуулганы төгсгөлд Son, our Savior. таны өмнө цугларч бид танд хайртай мөн Grateful to be in the presence аврагч Христэд таны хүүд хайртай гэдгийг илэрхийлж байна. Бид баш эхлэгч үзэгч элсэгчдэд талархаж байна. Russell M. Nelson. Please Мөн ерөнхийлөгч Russell Nelson-ы төлөө залбирч байна. Тэний serve with him. зөвлөхөд болон 12 төлөөлөгчийг ажиллаараа тэнгэрлэг эзэмнэ бид Dear, the sacred nature of the atonement. энэ жилийн Help us to recognize Христийн амьсны the season. баяраар Pray a special аврагчийг дурсан санаж болох төлөө таны ажлыг гон залбирч байна. Бас elevate them дэлхийд даяарх номлогчдыг өргөж дэмжиж to be open and they may know the miracles that тэдний хүлээж авах хүмүүст are part of their work. хүлээж авах хүмүүсийн зүрх сэтгэл нь нээлттэй байж болохын төлөө ажиллаараа Questions. мөн энэхүү ерхий чуулганыг асуулт тавин үзэж байгаа хүмүүсийг ажиллаараа Portion of that knowledge that they desire in accordance with мөн тэдний хүлээж авахыг хүсэж байгаа тэр мэдлэгээр нь ажиллаараа гэж залбирч байна. eyes may be opened, our ears may Бидний нүд чих нээлттэй байж бас зүрх сэтгэл маань have the courage and ойлгож болохын тулд ажиллаараа бас бидний зүрх сэтгэл action of this conference. бошиглолын зааварчилгааг хүлээн аваад түүнийхээ дагуу үйлдэх зоригоор ажиллаараа Есүс Христийн нэрээр амин. We will now be pleased to hear from Elder Ulysses Одоо бид Soar. 12 төлөөлөгчийн чуулган ахлагч Ulysses Soares болон далайн ахлагч Michael B. Strong нарын үгийг сонсох болно. Тэднийг үг хэлсний дараа найрал дуучид Close as a Quiet Prayer дуулалыг дуулна. Дараа нь бид далайн ахлагч Scott White-ийн Christopher Hakim нарын үгийг сонсох болно. In the book of Exodus, we travel with Гэтэл номыг Moses. уншихдаа бид өдөр тутмын үүрэгт ажлаа хоош тавин гал дүрлэлсэн чадахгүй байгаа бутыг үзэхээр Хореб уулын бил рүү явж буй Мосегийн хамт явдаг. Ойртон очиход нь бутан дундаас түүнийг бурхан дуудан Мосе гэсэнд тэрээр би энд байна гэж хэлэв. Бурхан түүнд чиний зогсож байгаа газар ариун газар учраас хүлдэх шаахаага тайл хэмээв. Гүнээ бишрэн хүндэлж даруй байж мэдэх хүсэлтэй нь Мосе шаахаага тайлж их эзний үгийг сонсон ариун оршихыг мэдрэхэд өөрийгөө бэлтгэжээ. Уулан дээр бурхантай уулзсан ариун нандин үйл явдал бишрэл төрүүлэм хүндэтгэлээр дүүрэн тэрхүү туршлага нь Мосег Тэнгэрлэг мөн чанартай нь холбосон бөгөөд энэ нь үнэндээ түүнийг энгийн хончноос хүчит башиглагч болох өөрчлөлтийн гол түлхүүр байсан ба амьдралаа шинээр эхлүүлэхэд хүргэсэн юм. Үүний адил бидний хүнийг бүр бишрэн хүндэтгэх чанарыг сүнслэг зан чанарынхаа ариун нандин хэсэг болгосноор шав байх замлаа сүнслэг байдлын хувьд илүү дээд түвшинд авчран өөрчилж чадах юм аа. Бишрэл хүндэтгэл гэдэг үг нь гайхширан багтах гэсэн утгатай реверери хэмээх латин үгээс гаралтай. Сайн мэдээний талаас нь авч үзвэл энэ тодорхойлолт нь гүн хүндэтгэл, хайр, талархал зэрэг хандлага мэдрэмж зэргийг илэрхийлдэг. Бурхан болон Есүс Христэд бүхнээ зориулдаг гэмшсэн зүрхтэй хүмүүс ариун зүйлсэд хандах хандлага ийн илэрхийлэх нь тэдний зүрх сэтгэлд баяр баясгалан нэмэгдүүлдэг. Ариун зүйлсийг бишрэн хүндлэх нь сүнслэг байдлын нэн чухал зан чанарын хамгийн доод илрэл юм. Энэ нь ариун байдалтай холбогдох харилцааны маань үр дүн бөгөөд Тэнгэрлэг эцгээ болон бидний аврагч Есүс Христийг хайрлах хайрыг мөн тэдэнтэй ойр байгааг минь харуулдаг. Энэ нь түүнчлэн бодгалын хувьд мэдэрч болох хамгийн өндөр дээд мэдрэмжүүдийн нэг юм. Ийм чанар нь бидний бодол санаа, зүрх сэтгэл, амьдралыг бурхан руу чиглүүлдэг. Үнэндээ бишрэл хүндэтгэл нь сүнслэг байдлын зүгээр ч нэг хэсэг биш, харин бурханлаг зүйлстэй хувийн холбоог үүсгэн сүнслэг байдлыг хөгжүүлэх суур буюу амин чухал хэсэг юм аа. Үүний тухай хүүхдүүд маань бишрэл хүндэтгэлээ харуулхад Есүс бурхан хоёр ойр гэдгийг мэддэг хэмээн дуулж заадаг.
Есүс Христийн шав нарын хувьд биднийг Бурхан болон түүний хүү Есүс Христтэй илүү гүн гүнзгий харилцаатай болохын зэрэгцээ сүнслэг зан чанараа бэхжүүлэхэд үе таалгыг нээхийн тулд бишрэл хүндэтгэлтэй байх бэлгийг амьдралдаа төлөвшүүлэхэд урьдаг. Бид зүрх сэтгэлдээ ийм мэдрэмжийг илүү хүндэтгэлтэй байх бэлгийг амьдралдаа мөн ихээр агуулах юм бол амьдралдаа илүү их баяр баясгалан мэдэрч уй гашуу уйтгар гүнийг байх орон зай байх нь гарцаагүй. Ариун нандин зүйлсэд бишрэл хүндэтгэл үзүүлэх нь өдөр тутам хийдэг зүйлсийг маань утга учиртай болгож талархах сэтгэлийг маань улам нэмэгдүүлж бишрэл хүндлэлтэй мөн илүү дээд илүү нандин зүйлсийг хайрлах сэтгэлтэй болохыг сүнслэгээр өдөөдөг. Харамсалтай нь бид ариун нандин зүйлсэд бишрэл хүндэтгэл үзүүлэх нь ховордож байгаа дэлхийд амьдарч байна. Үнэн дээр дэлхийнхэн бишрэл хүндлэл үзүүлэх хэрэггүй зүйлийг магтан дуулдаг. Энэ нь альч ном сэтгүүл, телевизийн нэвтрүүлэг, интернетээс илт харагддаг. Ариун нандин зүйлсийг хүндэтгэн дээдлэхгүй байх нь хандлагыг хөнгөн хоомгой, үйлдэлийг хайхрамжгүй болгож, улмаар бүхэл бүтэн нэг үе маш хурдан юугч тоомсорлогоо болж, үр хойчоод зовлон бэрхшээл рүү түлхдэг. Бишрэл хүндлэлгүй байх нь биднийг мөн Бурхантай байгуулсан гэрээний харилцаанаас холдуулж, Бурханы өмнө хүлээх хариуцлага хүлээдэг гэдгээ умартахад хүргэж болзошгүй. Үр дүнд нь бид зөвхөн өөрийн тав тухайг л ирмэлзэж, цадаж ханашгүй хүсэл тачаалаа хангах талаар бодох болж, эцэст нь ариун нандин зүйлийг бүр Бурханыг мөн Тэнгэрлэг эцгийн хүүхдүүд хэмээх бурханлаг мөн чанараа үзен ядаж, ариун бус байдалд орсон байх болно. Ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэхгүй байх нь өнөө үед сүнслэг байдлын хувьд төсөж гарахад бидэнд зайлшгүй хэрэгтэй ичлэлийн эмзэг сувгуудыг маань нураан эвдлэх дайсны зорилгод тусалдаг. Ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэхийн утга учир ач холбогдын талаар судруудаар дүүрэн тодорхой бичсэн байдаг. Сургаал ба гэрээнүүд номд гардаг нэгэн жишээ нь Тэнгэрлэг эцгээ болон түүний хүү Иесус Христийг бишрэн хүндлэх нь Celestial хаант улсад орох хүмүүст байдаг нэн чухал чанар болохыг харуулсан. Сүмийн хувьд бид эцэг ба хүүг бүхий л талаар мөн тэдний дүр төрхийг харуулахдаа хамгийн ихээр нандинан дээдлж хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Эцэг ба хүүгийн ариун мөн чанар, зан чанар, бурханлаг шинжүүдийг эдгээр дүрслэлд хэрхэн зөв тусахыг тодорхойлоход ариун сүнсний удирдамж заавар нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид зурагтаа үүнд хиймэл оюун ухаан зэрэг технологийн дэвшилтэд хэрэгслийг ашиглан контент бүтээх, дүрс зураг гаргах зэрэгтэй маш болгоомжтой хандаж Тэнгэрлэг эцэг түүний хүү Есүс Христэд болон тэдний сургаалд төвлөрөх үндсэн зорилгоос маань хазаалгах аливаа элементийг оруулахаас зайлсхийдэг. Энэ зарчим нь сүмийн албан ёсны харилцаа холбооны сувгуудаар дамжин гарч байгаа аливаа мэдээллийн их сурвалжид мөн адил хамаатай. Бид Есүс Христийн сайн мэдээний ариун нандин чанар, эрхэмлэх зүйлсийг болон жишгийг хадгалсан байхад анхааран бүх хичээл, ном, гарын авлага, захиасыг ариун сүнсний удирдамж дор чанд нямбай боловсруулан батлан гаргадаг. Ахлагч бид нар сүмийн залуучуудад саяхан хандан үг хэлэхдээ сүнслэг байдал болон технологийн амаргүй зохицлыг тэнцвэртэй байлгахын тулд хожимын үеийн гигантнүүд хиймэл оюун ухааныг ашиглахад удирдамж болох сайн мэдээний зарчмуудыг даруухнаар мөн залбиралтайгаар танин мэдэж ариун сүнсний нөхөрлөл болон ичлэлийн бэлгийг хүлээн авахын төлөө чин сэтгэлээсээ хичээх хэрэгтэй хэмээн заасан. Хайрт ахыгч нараа, орчин үеийн технологи ихэд хөгжсөн ч ариун сүнсний нөлөөнөөс төрөн гардаг хүндэтгэлд байх бишрэл, гайхшрал гэх бодит мэдрэмжийг төрүүлж чадахгүй. Христийн дагалдагчдын хувьд бид AI-гаар бүтээсэн контент, дүрс зураг зэргийг зохисгүйгээр хэрэглэснээр бурхантай болон түүний хүүтэй холбогдох холбоогоос олруулахгүй байхад анхаарах ёстой. Орчин үеийн технологийн махан бодын гар дээр тулгуурлах нь зөвхөн ариун сүнсний хүчээр хүлээн авах боломжтой сүнслэг өдөөлт, гэгэрэл,
гэрчийг орлуулахад зохисгүй бөгөөд хүндэтгэлгүй зүйл болохыг бид сануул зохино. As Nephi declared, Нефайн хэлснээр аа их эзэн би танд наадсан билээ. Мөн би танд үрд найдах болно. Би найдлагаа махан бодын гарт тавих нь үгүй. Өөр нэгэн ичлэлд бошиглагч Йосеф Смит их эзэн зориулан босгосон ариун сүмүүд нь түүнийг бишрэн хүндэтгэх газар байх ёстой хэмээн заасан. Бидний хайрт бошиглагч ерөнхийлөгч Рассел М. Нельсон тохинулынхаа туршид ариун нандин ариун сүмд хүндэтгэлтэйгээр шүтэн бишрэхийг онцолсоор ирсэн. Их эзний өргөнд бид эцэг хөвгийн ариун оршихуйд орох талаар заалгадаг. Бид ариун сүмд орж ариун нандин ёслолд оролцохоор бэлдэхтэй хийдэг эхний үйлдэлүүдийн маань нэг болох гутлаа тайлж цагаан ховц өмсөхийг би үргэлж сурамжтай бүр сүнслэгээр өдөөдөг зүйл гэж боддог. Мосе шиг хэрв бид зорилгоо ухаан хийвэл энэ дэлхийн гутлаа тайлах нь ариун газарт хөл тавих илүү дээд, илүү ариун арга замаар хувирч өөрчлөгдөхийн эхлэл гэдгийг ойлгож чаднаа. Ах эгч нараа, бид ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэх талаар сурч мэдэн шавийн замнал, сүнслэг байдал, мөн үнэнч байдлаа илүү гүн гүнзгий болгож өөрчлөхийн тулд Мосегийн адил уулын орой үед авирах хэрэггүй. Жишээлбэл бид гэр орон дэх уур амьсгалаа дэлхийн нөлөөллөөс хамгаалахыг хичээхдээ энэ талаар олж мэдэх болно. Мөн Тэнгэрлэг эцэгтэй хандан Иесус Христийн нэрээр чин сэтгэлээсээ хичээнгүйлэн залбирахдаа судар бошиглагчдын сургаалаас Бурхны үгийг хичээнгүйлэн судлахдаа аврагчаа илүү сайн мэдхийг эрэлхийлснээр бид үүнд хүрч чаднаа. Үүнээс гадна биднийг их эзний зарилгуудад дуулууртай амьдрах замаар түүнтэй байгуулсан гэрүүнүүдээ хүндэтхийг хичээх үед ийм сүнслэг өөрчлөлт гардаг. Эдгээр хичээл зүтгэл нь бидний зүрх сэтгэлд намуун тайван бас баттай амар амгалан авчирч чаднаа. Ийм үйлдэлүүдэд төвлөрөх нь яг л уулан дээр Мосе тохиолдсонтой адил гэр орныг маань сүнслэг байдлын аюулгүй орчин бүхий хүндэтгэлтэй ариун газар сүнс оршдог таны итгэлийн ариун дуган болгон хувирахад нь туслах нь гарцаагүй. Бид бас сүмийн сүсэг бишрэлийн цуглаанд итгэлтэй оролцож ариун нандин дуулыг чин сэтгэлээсээ дуулан их эзэн рүү зүрх сэтгэлээ хандуулахдаа ийм сүнслэг өөрчлөлтийг мэдрэх боломжтой. Мосегийн адилаар дэлхийн анхаарал сарниулах, ялангуяа гар утас эсвэл энэхүү ариун нандин цаг мөчтөд нийцэхгүй аливаа зүйлээс холдох нь бидэнд анхаарлаа ариун ёслоос хүртэхэд оюун ухаан болон зүрх сэтгэлээ аврагч түүний цагаатгагч золиослол гэрээнүүд дээр төвлөрүүлэх боломжийг олгодог. Ариун ёслолд ийн анхаарлаа төвлөрүүлэх нь аврагчтайгаа харилцах харьцаагаа хүндэтгэлтэйгээр шинжлэх хор мөчийг бүрдүүлж хүндэтгэлийн өдрийг баяр баясгалантай болгож бидний амьдралыг өөрчилнө. Эцэст нь бид их эзний өргөний уул буюу ариун сүмд тогтмол шүтэн бишрэхтэй нэг ялангуяа мөнх бус амьдралын сорилттой тулгархтаа гэрээндээ үнэнч итгэл төгс амьдрахыг хичээхдээ мөн шав байх замналдаа энэхүү сүнслэг өөрчлөлтийг мэдэрч чаднаа. Эхнэр бид хоёр эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх үедээ уулан дээрх ариун нандин мөчүүдийг бишрэл хүндэтгэлээр мэдэрч байсан бөгөөд энэ нь бидний шавийн замналд чухал өөрчлөлтийг авчирсан юм. Эхнэр маань эмнэлэгт эмчлүүлж байхад дутуу төрж хүн болж чадалгүй одсон хоёр дахь хүүхэдтэй оршуулахын өмнө оршуулгын газар алхаж байсан тэр мөчөө би өчигдөрхөн мэт болсон мэт санаж байна. Би бурханд чин сэтгэлээс хүндэтгэлээр залбирч энэ хүнд сорилтыг даван туулахад туслахыг хүсэн гуйж байснаа санаж байна. Тэр мөчид би хэрв эхнэр бид хоёр Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрснаас ирдэг баяр баясгалангаас зууран барьж төвчин гарч чадах юм бол
бидний амьдралд бүх зүйл сайн сайхан байх болно гэсэн тодорхой бөгөөд хүчрхэг сүнслэг баталгааг зүрх сэтгэлдээ хүлээн авсан юм. Тэр үед даван туулахын аргагүй мэт ууй гашуу бүхий сорилт маань ариун нандин бишрэл хүндлэл төрүүлсэн туршлага болж хувирсан. Энэ нь бидний итгэлийг бэхжүүлсэн их эзэнтэй байгуулсан гэрээнүүддээ мөн түүний надад болон миний гэр бүлд өгсөн амлалтуудад найдах итгэлийг маань баттгсан чухал тулгуур болсон юм. Ах иш нараа, ариун нандин зүйлсийг бишрэн хүндэтгэх нь жинхэнэ талархлыг төрүүлж, үнэн аз жаргалыг түгээж, оюун ухааныг маань ижлэл рүү хөтөлж, амьдралд маань илүү их баяр баясгалан авчирдаг. Энэ нь бидний хөлийг ариун нандин газар тавиулж, зүрх сэтгэлийг маань бурхан өөд чиглүүлдэг. Энэ ариун нандин чанарыг өдөр тутмын амьдралдаа шингээхийг хичээснээр бид илүү даруй болж, Бурханы бидэнд зориулсан хүслийг илүү сайн ойлгон, их эзэнтэй байгуулсан гэрээний амлалтад итгэх итгэлээ хүчрэгжүүлэх боломжтой гэдгийг би гэрчилж байна. Бид их эзний өргөний уулан дээр үү, сүмийн цуглааны байранд уу, айл эсвэл гэр орондоо байна уу? Ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэх энэ бэлгийг хүлээн авснаар Тэнгэрлэг эцэг Есүс Христ хоёрын бидний гих төгс хайрыг мэдэрснээр гайхамшиг бишрлэр дүүрнэ гэдгийг би гэрчилж байна. Эдгээр үннийг бидний аврагч гэтлэгч Есүс Христийн ариун нэрээр хүндэтгэлтэйгээр гэрчилж байна. Аамен. Ерөнхийлөгч Russell M. Nelson биднийг шав байхаа нэн тэргүүнд тавих хэмээн уриалсан. Тэрхүү хүчрхэг урилга намайг Есүс Христийн ямархуу шав байгаагаа гүнгүнзгийн тунгаан ботход хүргэсэн юм. Шав гэдэг бол дагагч эсвэл өөрхийн нэгний сурагч гэсэн үг. Шав бол багштайгаа адил болохын тулд амьдралаа зориулдаг дагалт юм. Тиймээс Есүс Христийн шав байх гэдэг нь зөвхөн түүний сургаал заасан зүйлд итгэж найдахаас хамаагүй өргөн сонголт. Түүний бурханлаг чанарыг мэдэж авч өөрсдийн аврагч гэтлэгч хэмээн хүлээн зөвшөөрөх нь бидэнд маш чухалч, энэ нь үүнээс хавьгүй илүү ойлголт юм. Христийг дагах нь хаяа нэг эсвэл тохиолдол хийдэг зүйл биш. Энэ бол хэдийд ч хаанч биднийг чиглүүлэх амьдралын замнал ба байнгын үүрэг юм хэмээн ерөнхийлөгч Даалнхийн өвгөөс тайлбарлажээ. Шав байх нь их эзний цагаатгагч золиостол боломж олгогч хүчээр дамжуулан өөрчлөгдөхийн тулд бидний сайтар бодож үйлдэх аялал. Шав хүний жинхэнэ очих газар бол Есүс Христтэй адил болох тэрч байтугай бид түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээн авах тэрхүү цэг юм. Их эзний шав байхын тулд бид өдөр бүр түүний бодол санаа үйлдэлийг, тухайлбал түүний дуулууртай, даруй, төвчээртэй чанарыг зориуд бодож дуурайх ёстой. Бид эдгээр чанарыг өөрсдийн мөн чанарт аажмаар шингээх тусам түүний бурханлаг чанарыг хуваалцагч болдог. Аврагцын зан чанарыг ийхүү дуурайх нь түүнийг шүтэн бишрэх гол цөм юм. Ерөнхийлөгч Нельсоны хэлсэнчлэн биднийг Есүсийг бишрэн шүтэж буй нь Есүсийг дуурайснаар хамгийн сайн илэрхийлэгддэг. Биднийг дуурайвал зохих Есүс Христийн цэнгэрлэг нэг зан чанар бусдаасаа дээгүүр байр суурь эзэлдэг. Энэ бол түүний цэвэр хайр буюу инэрл юм. Бошиглогч Мормон төлөөлөгч Паул хоёр хоёулаа инэрлгүйгээр бид хинч биш гэдгийг сануулдаг. Мөн бошиглогч Йозеф Смитэд илчлэгдсэнчлэн инэрл байхгүй аваас бид юу ч хийж чадахгүй. Аврагч өөрийгөө хайр хэмээн тодорхойлж, энэ нь мөн түүний жинхэнэ шав нарыг таних тэмдэг юм хэмээгээд энэ тунхаглажээ. Би биенээ хайрлагтун. Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шин тушаалыг би та нарт өгч байна. Би биендээ хайртай байваас та нарыг миний шав гэдгийг үүгээр чинь бид бүгд мэдэх болно. Инэрл гэдэг нь тодорхойлоход хэцүү байж болох ч үүнийг мэдэрсэн бүх хүнд амархан ойлгогддог баялаг ухагтхуунтай ойлголт юм. Миний сайн мэдэг номлол гарын авалгад итгэлийн нэгэн адил инэрл нь үйлдэл рүү хөтэлдэг гэж заадаг.
чухамдаа инэрлийг хайрын үлдэж гэж тодорхойлж болно. Аврагчийн амьдралыг хураангуулсан тэрээр сайныг үлдэхээр явсан гэх мэдэгдэл энэ талаар агуу ойлголтыг өгдөг. Есүс Христийн дагалдагч бид багшийнхаа бусдыг хайрлах цэвэр хайраа харуулсан арга замыг дуурайхыг эрэлхийлэх ёстой. Хэдийгээр аврагч инэрлийг олон янзаар эрэлхийлдэгч би жинхэнэ шавнараас нь шууд харагддаг түүний инэрлийн 3 тодорхой загварт анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Нэгдүгээрт аврагч нэгүүлсэнгүй байснаар инэрлийг харуулсан. Морны номд цэтгэлэгсэнчлэн эхэзэн нефачуудын дунд тохинулж байхдаа хүмүүсийг гэртээ хараад заасан зүйлийг нь тунгаан бодоход мөн маргааш нь түүнийг буцаж ирэхэд бэлтгэхэд урьсан. Цэдэгт инхүү бичигдсэн байдаг. Тэд нулимс сунгаж буйг мөн тэд өөрийг нь тэдэнтэй хамт ахаад хэсэг зуу үлдэхийг гуйх мэд түүний зүг ширтэн харж байхыг болгов. Мөн тэрбээр тэдэнд хэлв. Болгоо өгтөн. Та нарыг өрөвдөх сэтгэлээр дотор минь дүүрэн байна. Нэгүүлсэнгүй сэтгэл минь зовлон зүдгүүрээс ангижруулахад чиглэсэн инэрлийн нэгэн хэсэг юм. Өрөвдөн нэгүүлсэн их эзэн хүмүүсийн дунд байсан өвдөж зовсон хүмүүсийг идгээв. Дараа нь тэнгэр элчнэр тэнгэрээс бууж тэднийг хүрээлж байхад тэрээр хүүхдүүдийг нь эзлэв. Тэрээр эдгээр хайрыг ийдэг үйс болоод бусад олон зүйлийг хийсэн. Учир нь тэр өрөвдөжээ. Би өмнөд Америкт залуу номлогчор үйлчилж байхдаа хайртай найзынхаа өрөвч сэтгэлийн ач тусыг мөн адил хүртсэн. Нэгэн өрөө намайг номлын ерөнхийлөгч өхөн гэрлүү машинаар явж байтал ундаг дугуйтай залуу машины минь урдуур гинэт иргэв. Энэ нь нүд ирэмхийн зур болсон тул би зайлж амжаагүй. Эмгэнэлтэн тэр залуу ослын дараах хүндэрлээс болж нас барсан. Би түүний амиа алдсанд гашуудаж маш их сэтгэлээр унсан. Дөнгөж саяхан болсон явдлын аимшигт бодит байдаас болж айж цочирдолд орсон намайг шоронд аваачиж хорсон. Би өмнө нь хизээч ингэж айж ганцаардаж байгаагүй. Би үлдсэн амьдралынхаа туршиж шоронд суухыг гэсэн айдас цөхрөлд автсан. Ахлагч Брайан Кочевер хэмээх өөр нэгэн номлогч залуу уг ослын талаар мэдээд энэр нэгүүлсэх сэтгэлдээ хөтлөгдөн шоронд ирж намайг ганцаардуулахгүй тулд надтай хамт камерт байхыг зөвшөөрөж гэж цагдаа нараас гуйсан гэдэг. Юр бусын зүйл болж тэд зөвшөөрсөн юм. Амьдралд минь тохиолдсон хамгийн хүнд хэцүү мөчөд намайг тайвшруулж, тайтгаруулж, сэтгэлийг минь засаж байсан энэ шавийн Христийн шиг хайрын үйлдэлийн төлөө би өнөөдрийг хүртэл гүнээ талархаж явдаг. Түүний энэ энэрг нэгүүлсэх сэтгэл шав гэдгийг нь харуулсан тэмдэг байв. Ерөнхийлөгч Несны хэлсэнчлэн Есүс Христийн жинхэнэ дагалдагчийг хамгийн амархан тодорхойлж болох нэг арга зам бол тухайн хүн бусдыг хэрхэн өрөвдөж хайрлаж байгааг олж харах явдал юм. Аврагчийн хайраа харуулдаг өөр нэг жишээ бол бусдын үл мэдэгдэх хэрэгцээг олж харж тэдэнд тохинулдаг явдал юм. 38 жилийн турш туслах хүнгүй байсан доглон хүнийг их эзэн босгож зөв шударга амьдрахад урамшуулсан. Садар самууныг үйлдэж байгаад баригдсан эмэгтэйг буруу шахын оронд тэр найдвар тайлгарыг санал болгосон. Дээврээс доош буулгуулсан саа өвчтэй хүнд их эзэн зөвхөн бие махбодыг нь эдгэх бус нүглийн өршөөлийг мөн санал болгосон. Намайг бишопор дуудагдахад миний эхнэр Кристэнд бага насны 6 хүүхэдтэйгээ ариун эслийн цуглаанд суух нь хэцүүхэн сорилт болж байв. Намайг эндэр дээр сууж байхад тэр ганцаараа бүгдийг зохицуулах ёстой байсан. Таны төсөөлж байгаачлан манай хүүхдүүд ихэнхдээ хүндэтгэлтэй хандаж чаддгүй байсан. Эхнэрийн минь нөхцөл байдлыг анзаарсан манай тойргийн гишүүд болох Джон Бенэж, Деби Бенэж хоёр ням гариг болгоноор түүнтэй хамт сууж тусалж эхэлсэн юм. Тэд цайхан сэтгэлээ олон жилийн туршид харуулсан төдийгүй манай гэр бүлийн хуурай өвөө эмээ болцоосон билээ. Их эзний нэгэн адил эдгээр шав тухайн хүний хэлээгүй байхад юу хэрэгтэй байгааг нь анзаарч хайраар үйлцсэн нь тэдний шав гэдгийг илэрхийлэх тод тэмдэг байсан юм. Эцэст нь хэлэхэд аврагчийн төгс хайр биднийг түүний авралаас мөн гэтлэгийн хүчнээс хүртэж болохын тулд Бурхны бүх хүүхдэд бурханлаг чадвараа хөгжүүлэх боломжийг олгоход чиглэгддэг. Багштайгаа илүү адил болох тусам гэрээний зам дээр алхахад нь ах эгч нартай туслах бидний хүсэл аяндаа нэмэгдэх болно. Жишээ нь бид гомцсон эсвэл
мартагдсан мэт сэтгэгдэлтэй хүмүүсийн сэтгэл санааг өргөж тэдэнтэй нөхөрлөж түнжлэн цуглаанд анх удаа ирсэн хүмүүс тав тухтай байхад нь туслах юм уу? Эсвэл Христийн амьсны баяраар ариун ёслолын цуглаанд найз нөхдөө бидэнтэй хамт шүтэн бишрэхэд өрж болох юм. Хэрв бид Есүс Христийн бусдыг хэрхэн хардгийн адилаар харах нүдтэй, хэрхэн мэдэрдгийн адилаар мэдрэх зүрх сэтгэлтэй байхын тулд Тэнгэрийн тусламжийг хүсэн зориуд бодож залбиж эрэлхийлбэл бусдын хөгжил дэвшилт туслах урамшуулан дэмжих тоо томшгүй олон арга зам бий. Гэрээний замаар алхахад нь бусдын туслахын тулд уламжлалт бус үйлчлэлийн хэлбэрийг ашиглаж болно. Жишээлбэл би Филиппин томилтоор ажиллаж байхдаа Агаматагийн гэр бүлийн тухай олж мэдсэн. Тэд 2023 онд баптизм хүртээд дараа нь ойролцоох Филиппин Орданатын ариун сүмд гэр бүлээрээ лацтай холбуулах өдрийг товлон тэсэн ядуу хүлээж байв. Гисэн идэж яг товлсон цагийнхан өмнөхөн тус нутгийг хид хідэн хар салхит арчээ. Цагаан будааны тарианчлан Агамата ах ширүүн шуурганы үеэр тариагаа тарьж чадаагүй байв. Хүчтэй шуурга өнгөрсний дараа усанд дэвтсэн газар дээр тариа тарихад хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн байсан учраас тэрээр будаага яаралтай тарих шаардлагатай болов. Харамсалтай нарийн сүмийн аяллыг хойшлуулах хэрэг гарах байлаа. Агаматагийн гэр бүлийн энэ нөхцөл байдлыг сонсоод ахлагч Койл нь түүний эхнэр Койл нь хоёр үйлчлэлийн 3 залуу номлогчийн хамт газар тариаллын эрхлэх туршлагагүйж туслахаар очжээ. Нар хурцаар төнж байхад тэд суулгац тарихад тусалж Агаматагийн гэр бүлд тариалтай хурдан дуусхан товссныхоо дагуу ариун сүмийн лацтай холболтод оролцох боломжийг олгожээ. Их эзний өргөөнд цагаан хувцастай Агаматагийн гэр бүлийнхнийг харахад тэдний царайг эрэлдэж байв. Нэг нэгэндээ тохинуулж байхад бидний мэдэрсэн баяр баясгалан бол юутай ч зүрлэшгүй баяр баясгалан юм хэмээн ахлагч Койл нь дурсажээ. Гэрээний замдаа урагшлахад нь ах эгч нартай туслагаар шийдсэн шавийн тэмдэг болох инэрх сэтгэлтэй хідэн шавийн ачаар Агаматагийн гэр бүл одоо мөнхийн гэр бүл болж лацтай холбогдоод үүнээс ирэх ариун эцэслээс хүртэж байна. Ах эгч нараа Есүс Христийн шав байх нь удаан үргэлжлэх аз жаргалыг олж авах цорын ганц арга зам юм. Энэ бол бусдыг хайрлах зорилго бүхий үйлдэлээр дүүрэн зам юм. Шав байх зам хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй байж магадгүй. Мөн заримдаа бид чармайн зүтгэдэгч бүртлгүүдж байж мэдэх юм. Бурхан биднийг анхаарч оролдлого болгонд маань туслахыг хүсдэг гэдгийг мэдэх нь биднийг тайвшруулж чадна. Эсээ бидэнд бидний баруун гараас хатгах Бурхан эзэн би чамд туслана гэж сануулдаг. Бид Тэнгэрлэг эцгийнхээ энэхүү баталгааг санаж ерөнхийлөгч нээсний урилгын дагуу шав байхаа урьдчилан болгосоо гэж би чин сэтгэлээс залбирч байна. Бид инэрл буюу Христийн цэвэр хайр болох жинхэнэ шавийн тэмдгийг зүүдэг учраас түүнийхүү Есүс Христийн жинхэнэ дагалдагчид бүгдийн дээр цотгосон хайраар дүүрэгдэж болохын тулд тэрээр хурч ирэхэд бид түүнтэй адил байхын тулд хэмээн зүрхнийхээ бүхий л эрч хүчээр эцэг танд залбирцгаая. Есүс Христ бол бидний алдар сууд амьд аврагч, гэтлэгч, үлгэр жишээ үзүүлэгч, мөн анд нөхөр гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна. Амен. My
Дөнгөж сайхан л юм дөө. 12 нас хүрэх үедээ би 10-ны сануурын чуулгын хоногоор явах хэрийн анхны аялалд оригдож үлээ. Аав маань чуулгын удирдагч байсан болохоор тойргийн хөгөөдтэй хэрийн аялалд байнга явдаг. Харин би гэртээ үлддэг байсан тул энэ миний хувьд удаан хүлээсэн урилга байсан. Аялалд гарах өдөр болоход би маш их тогтолж байв. Мөн би өөрөөсөө ах хөгөөдөд үнэлэгдэхийн хүслэн болж байснаа нуух хэрэггүй байх. Би өөрийгөө батлахаар шийдсэн байв. Ингээд нэг их удалгүй бүлгийн нэг хэсэг болж чадах хэсэг, дүрсгүйтэж чадах хэсгийг мань сорж үлээ. Надад донсон даалгавар бол би аавынхаа машин төлхөөрийг авах байлаа. Ингэснээр удирдагчдаар тоглоом хийж чадах байв. Би аавыгаа ятгахдаа яг юу гэж хэлсэн сандаггүй ч даалгавраа биелүүлсэндээ багтан гартаа төлхөр барьсаар хөгөөд рүү гүйлээ. Удалгүй дараагийн даалгавар ирэв. Би машины хаалгыг онгойлгож, чолоочийн суудлаас машины дуут тохиолдол руу саваа модоор шаантаглаж зоох ёстой болов. Тэгснээр дуут дохио орой болох хангинж саваа модыг авахар машин руу орох ямар ч аргагүй байдлаар хаалгыг дүүжих ёстой байлаа. Энэ үеэс л уг түүх миний хувьд дэндүү ичгүүрт хэрэг болж хувирсан юм. Би саваа модыг байрлуулж хаалгыг төвжээд ойролцоох хэсэг буттай газар нуугдахаар хамаг хурдаараа гүйлээ. Би газарт яван суухдаа хүчтэй өдөл мэдрэв. Харанхуйд яарахтаа би өргөс лирэн кактус дээр суучихсан байлаа. Өвдөлтөөсөө болж орилсон ч дууд дохионы хангинах чимээнд дарагдсан тул машин руугаа баацган буцаж очоод нүглээ намжлан ичмээр эмнэлгийн тусламж авахаас өөр арга надад байсангүй. Тэр шүнжэнгөө би майхандаа илгээрээ хэвтэж аав минь чимхүүрээр миний тэр хэсгээс кактусны өргөөсийг төв. Дараагийн хэдэн өдөр би олигтойч сууж чадахгүй байсан юмдаг. Биений явдлыг олон талаар эргэцүүлсэн. Үүнээс би хэд хэдэн үндсэн зарчмыг сурч авсан ч хүүхэд насныхаа тэнглэлд одоо ч инээд нь хүрдэг. Игэл хүнд хүлээн зөвшөөрөгдөх хүсэл, өөрийгөө ботлох хүсэл, хоцорхоос айх айдас, үр дагавраас зайлсхийхийн тулд нуугдах туйлын хэрэгцээ зэрэг олон янзын зан авир нийтлэг байдаг юм шиг санагддаг. Би өнөөдөр сүүлийн их дээр нь буюу хийх ёсгүй зүйлийг хийсний дараах нуугдах зан авирт төвлөрч ярив. Би хүүхэд насныхаа дүрсгүйтлийг ноцтой нүгэлтэй адилтгаагүй. Гэхдээ бид мөнх бус амьдралынхаа туршид сорилтод орох үед хэрэг болох үс зарим зарчмыг үнээс сурч болно. Эдний цэцэрлэгт Адам Ив хоёр элбэг дэлбэг хоол хүнстэй юутай ч зөвлөшгүй үзэсгэлэн цэцэрлэгт амар жимэр амьдарч байсан. Энэ зөвхөн гоо үзэсгэлэнтэй төдийгүй хогийн ургамалч өргөс лирч үгүй тийм цэцэрлэг байв. Гисэн хэдий ч цэцэрлэгдэх амьдрал тэдний хэрэгцээтэй өсөлт хөдлөлийг хязгаарладаг байсныг бид бас мэднэ. Цэцэрлэг бол эцсийн зорилго байгаагүй. Харин эцэг хүү хоёрын оршихуйд буцаж очих, эцсийн зорилгодоо хүрэхийн тулд өсөж хөгжих боломжийг олгох, бэлтгэх, батлах олон сорилтын эхнийх нь байсан юм. Цэцэрлэгт эсэргүүцэл байсан гэдгийг та нар санаж байгаах. Люцифер дарыг сорихыг зөвшөөрсөн байв. Тэр сайн муугийн мэдлэгийн модны жимсээс идүүлэхээр эхлээд Адамыг уруу татсан. Уг жимсээс хүртэхгүй байх зарилгийг санаж байсан тул Адам эсэргүүцэв. Дараа нь айдслагдсан Ева жимснээс хүртхийг сонгож Адамыг мөн адил үлдэхэд яасан билээ. Хожим нь Адам Ева хоёр энэ шийдвэр нь Тэнгэрлэг эцгийн төлөвлөгөөг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай байсан хэмээн тунхаглажээ. Гэхдээ тэд жимснээс хүртснээр эцгээс шууд тэдэнд өгөгдсөн хуулийг зөрчсөн юм. Цэцэрлэгт иргэн ирснээр зарлах эцгийн дуу хоолойг сонсоод сайн ба муугийн үр дагаврын талаар хүлээн авсан асар их ойлголт нь тэднийг шаналгаж байв. Тэд нүцгэн байснаа анзаарав. Учир нь тэд үнэхээр хувцсгүй, гим зэмгүй гинэн байдалд амьдарч байлаа. Гэвч тэр агшинд хувцсгүй байснаас илүү тэдний үйлцэн зөрчил ил болсон зовлонтой байсан биз. Тэдэнд халахлж хамгаалах юу ч байсангүй. Имзэг төрхөн байв. Тэд бүх талаараа нүцгэн байлаа. Ямар ч үед боломжийг эрэлхийлэгч Люцифер тэдний ил сул дорой байдлыг мэдээд энэ удаад бурхнаас нуугд хэмээн тэднийг дахин уруу татсан. Миний хоёр дахь уруу таталт гэж нэрлэх энэ зүйл нь
Хэрэв бид үүнд автвал биднийг хамгийн муу үр дагаварт хүргэж болзошгүй уруу таталт юм. Мэдээж Бурхны хуулийг зөрчихийг ятгах бүх эхний уруу таталтаас зайлсхийхийг нь хамгийн оновчтой сонголт боловч дэлхийд дээрх янз бүрийн эхний уруу таталтад бүгд автна гэдгийг бид мэднэ. Бид илүү төлөвшөж, илүү ихийг ойлгох тусам аврагч Иесус Христтэй илүү адил болох гэж хичээснээр эхний уруу таталтаас зайлсхийх хүч чадал маань цаг ямагт сайжирна гэж найддаг. Зарим хүн ичлэгдэхийг ил болохыг хүсдэггүй тул Бурханаас нуугдах гэж оролдож болох ч тэд ичгүүртэй байдал гин бурууга мэдэрдэг. Гисэн хэдий ч олон сударт Бурханаас нуугдах нь боломжгүй хэмээн заадаг. Би хэдгээрээс цөөн хэдийг нь хуваалцъя. Их эзэн дараах асуултуудаар дамжуулан Иеремияд ийм заажээ. Надад харагдахгүй байхаар хүн далд газруудад нуугдаж чадах уу гэж эзэн тунхаглаж байна. Би тэнгэр хийгээд газрыг дүүргдэггүй гэж юу? Мөн Йов ингэж заасан. Түүний мэлмий хүний замуудын дээр тогтож тэрээр бүхэл алхмыг нь хардаг. Яс бусыг үлдэгчд нуугдаж болохоор тийм харанхуй, үхлийн харанхуй байдаггүй билээ. Дуулалч Давид хамгийн уран яруу ийм тунхаглажээ. Аяа эзэн, та намайг судлан намайг мэдлээ. Миний сууж босхийг та мэддэг бөгөөд хаах холоос санаа бодлуудыг минь ойлгодог. Хилэн дээр минь ганц өгч байхаас өмнө харагтун эзэн та бүгдийг мэддэг. Таны сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл таны оршихугаас би хаашаа зугтах вэ? Хэрэв би тэнгэрөд очвол та тэнд, хэрэв би хүслийн оронд ор дээрээ засвал харагтун та тэнд. Есүс Христийн хожим үеийн гэгэтүүдээс саяхан нэгдсэн хүмүүсийн хувьд хоёр дахь уруу таталт нь илүү төвөгтэй санагдаж магадгүй. Баптизмаар дамжуулан та нар Есүс Христийн нэрийг өөрсдөө авахар гэрэлсэн ба олон хүний хувьд амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлага үүнд багтдаг. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь амар биш. Ихэнхдээ энэ нь хайрт тэнгэрлэг эцэг рүүгээ ойртож өсөж хөгжихийн тулд гадал зуршил тэрч бүхэл харьцдаг хүмүүсээ хүртэл өөрчлөхийг шаарддаг. Дайсан та нарыг нарийн залхиа дайралт нь автаж болзошгүйг мэддэг. Таны олон талаараа сэтгэл хангалуун бос байсан өнгөрсөн амьдралыг тэр итгэхийн аргагүй сэтгэл татам мэд харагдуулах болно. Илчлийн номд буруутгагч хэмээн нэрлэгдсэн тэрээр та нарыг дараах маягийн бодлоор уруу татах болно. Чи амьдралаа өөрчлөх хангалттай хүчтэй биш. Чи үүнийг хийж чадахгүй. Чи энэ хүмүүсийн нэг биш. Тэд чамайг хизээж хүлээн авахгүй. Чи хэтэрхий сул дорой. Гэрээний зам дээр шинхэн таригдсан та нарт эдгээр бодол үнэн сангадж байвал буруутгагчийн дуу хоолойг сонсохгүй байхыг бид та нараас гуйж байна. Бид та нарт хайртай. Та нар үүнийг хийж чадна. Бид та нарыг хүлээж авдаг. Түүнтэй хамт та нар бүхнийг хийх хүчтэй байх болно. Бидний хайр дэмжлэг хамгийн их хэрэгтэй үед тань хэрэв та нарыг өмнөх амьдралын хэв маяг руугаа нэг алхам ухарвал биднийг та нараас зайгаа барина гэсэн бодолд битгий хууртаарай. Есүс Христийн цагаатгалын зөвлөшгүй хүч чадлаар дамжуулан та нар эдгэгдэх боломжтой. Гэвч хэрэв та нар түүнээс нуугдаж шинээр олж авсан итгэл нэгт хүмүүсээсээ зай барих аваас даван тулах хүч чадлыг өгч чадах өгөх цор ганц их сурвалжаас өөрсдөө холдуулна. Шинхэн хөрвөгч эрхэм найз маань тусгаарлагдмал байдалд итгэлээ хадгалах нь хичнээн хэцүү талаар хуваалцсан. Бүгд бүдэрдэг хэдий ч Есүс Христийн хайраар ажиллагдаж ахиж дэвшиж буй тус нийгэмлэгийн нэг хэсэг болж үлдэх нь агуу хүч чадлыг авчирдаг. Ерөнхийлөгч Russell Nelson ертөнцийг ялна гэдэг нь ганц 2 өдрийн дотор явагддаг үйл явдал биш. Энэ нь бид амьдралынхаа туршид Христийн сургаалыг ахин дахин хүлээн зөвшөөрөхөд тохиодог. Бид өдөр бүр намжилж хүч өгдөг гэрээгээ сахиснаар Иесус Христэд итгэх итгэлээ хөгжүүлдэг. Бид гэрээний зам дээр үлдэж сүнслэг хүч чадал, ховийн илчлэл, өсөж буй итгэл, Тэнгэр элч нарын тохинулаар ажиллагддаг. Хэрэв та нарын бие махбод гэмтэж, эрүүл мэндийн зохих тусламж үйлчилгээ авахгүй бол биетэй нь муудаж амь насантай нь аюул учирч болзошгүй. Энэ нь сүнслэг байдлаараа шархагдсан үедч мөн адил байдаг хэрэг. Эмчлэгдээгүй сүнслэг шарах та нарын мөнхийн авралт аюул учруулж болзошгүй. Та нарыг хайрлаж дэмжих хүмүүсээс бүү нуугд. Харин тэднэрүү гүйж оч.
сайн бишп, салбарын ерөнхийлөгч, удирдагчид Иесус Христийн цагаатгалын эдгэх хүчийг хүлээн хутанд туслах болно. Нуугдж байж болзошгүй хүмүүст хандаж хэлэхэд бид та нарыг эргэн ирээч гэж гуйж байна. Иесус Христийн сайн мэдээ болон цагаатгал та нарт хэрэгтэй. Бас бидэнд та нар хэрэгтэй. Бурхан та нарын нүглийг мэддэг тул та нар түүнээс нуугдах боломжгүй. Түүнд өөрсдийгөө нийцүүл. Түүний гигантнүүдийн хувьд бид сүмийг түүний замаар урагшлахыг хүсдэг, бүх хүнийг хайрлаж, хүлээн зөвшөөрч, урамшуулдаг, ирээд нэг хэсэг гэдгээ мэдэрдэг газар болгон бүтээх ёстой. Энэхүү хоёр дахь урал таталтаас болгоомжил эртний болон орчин үеийн бошиглагчдын зөвлөгөөг дагаж хайраар дүүрэн эцгээс нуугдаж чадахгүй гэдгээ мэдэж ав. Үүний оронд та нар Иесус Христийн цагаатгалын гайхамшигт эдгэх хүчээс өөрсдөө хүрт. Эхний олон урал таталтад харамсалтайгаар бууж өгөх янз бүрийн сул дорой байдлын харьяат болж хүчин мөхөссөн мөнх бус бие махбодыг хүлээн авч эдгээр урал таталтад унсан ч өсөн хөгжиж үүнийхээ дараа Тэнгэрлэг тусламжийг эрэлхийлсээр өөрсдийн аврагч болон Тэнгэрлэг эзэгтэйгээ илүү адил болох нь бидний оршихуйн гол зорилго билээ. Энэ бол түүний зам. Энэ бол цорын гац зам юм. Би эдгээр үннийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна. Амен. The illustration of the gospel of Jesus Christ Бурхан began эцэг хайр түүгийнхээ хамт залуу Йосеф Смитэд даруухан залбирлынх нь хариуд үзэгдснээр Есүс Христийн сайн мэдээний сэргэлт эхэлсэн билээ. Сэргэлтийн нэг хэсэг болгон Йосеф Смит эртний цэдгийг Бурханы бэлэг болон хүчээр орчуулсан. Тэрхүү цэдэгт Америк ТV-ийн эртний оршин суугчдтай харилцсан Бурханы үйл хэргийг болон үрдийн сайн мэдээний бүрэн байдлыг багтаасан байдаг. Би баг байхдаа Мормон номыг уншаад яагаад Лемуэл хоёр өөрсдийн хүлээн авсан үнэнд бүр их эзний тэнгэр элч үзэгдэн тэдэнд шууд хандан ярьж байхад хүртэл итгээгүйд гайхдаг байлаа. Яагаад Лемуэл хоёр илүү даруй байж мөн өөрсдийн эцэг Лихайн түүнчлэн дүү Нефайн заасан зүйлсийн дагуу дуулууртай байж чадаагүй юм болоо. Нэгдүгээр Нефа дээр Нефа тэдний зүрх сэтгэлийн хатуугийн улмаас гашуудсан нь надад энэ асуултын нэг хариулт болсон юм. Нефа ах нараасаа та нар яахан зүрх сэтгэлээрээ ийм хатуу мөн юун оюун ухаантай нь ийм харлган байна вэ гэж асуусан. Мормон номонд гардаг хатууруулах гэдэг үгийг солонгосоор Ван Ак гэдэг. Энэ үгийг Ван буюу зөрүүд мөн Ак буюу Йосбос гэсэн утгатай хятад ханзаар бичдэг. Зүрх сэтгэлээ хатууруулах үедээ бид харлган болж зүрх сэтгэл оюун бодол маань сайн сайхан зүйлсийг хүлээн авч чаддаггүй. Бид зөрүүдэлж дэлхийн хүсэл тачаалд илүү анхаарч эхлэн Бурхныг дагах хүсэлгүй болдог. Бид өөрсдийн бодлыг нэн төрөнд тавьж бусдын үзэл бодол зөвлөмжийг үл ойшоохыг сонгодог. Бид Бурхныг дагах хүсэлгүй болж оронд нь дэлхийн мөн дайсны нөлөөнд автахыг сонгодог. Зүрх сэтгэлээ хатууруулах үедээ бид ариун сүнсний нөлөөг эсэргүүцдэг. Бид их эзнийг санахдаа удаан болж мөн цаг хугацааны явцад түүний үгийг мэдрэхээс өнгөрдөг. Аалма Аманахайд байсан хүмүүст зарим хүн зүрх сэтгэл нь хатуугийн учир Бурхны сүнсийг эсэргүүцдэг гэж заасан. Мөн тэр зүрх сэтгэлээ хатууруулах үед тэдэнд түүний нууцуудын талаар юу ч мэдэхгүй болох хүртэл нь үгийн бага хэсгэл өгөгддөг хэмээн заасан байдаг. Эцэст нь Лемуэл хоёр тохиолдсны адил зүрх сэтгэлээ хатууруулах тэднээс сүнс холдож их эзэн үгээ тэднээс татан авна. Учир нь Лемуэл хоёр зүрх сэтгэлээ хатууруулж ариун сүнсний мэдрэмжийг эсэргүүцсэн хэвээр байсан бөгөөд эцгийнхээ мөн Нефайн заасан зүйлсийг мөн үгийг хүлээн зөвшөөрөхгүй байхаар шийдэж Бурхны мөнхийн үннийг бүр мөсөн үгүйсгэсэн юм. Лемуэл хоёртой харьцуулахад Нефа өөрийгөө даруусхан
их эзний сүнснээс удирдамж ирэлхээсээр байсан. Хариуд нь их эзэн Нефайн зүрх сэтгэлийг зөөлөсөн юм. Би их эзэнд хандаж гуйн залбирав. Мөн болгоогтун. Тэрээр надад зочлоо. Бас зүрх сэтгэлийг минь зөөлөсний учир би эцгийнхээ ярьсан бүх үгэнд итгэсэн аваа хэмээн Нефай хуваалцсан байдаг. Их эзэн Нефайд өөрийнх нь бүх нууц хийгээд үгийг хүлээн авч ойлгож итгэхт нь тусалсан юм. Нефай ариун сүнстэй байнга нөхөрлөх боломжтой байсан. Намчилж мөн бяцхан хүүхэд мэтээр надад ирэх хэнийг боловч би түүнийг хүлээн авах болно хэмээн аврагч маань заасан. Бидний хайрт бошголагч ерөнхийлөгч Рассел М. Нельсон ингэж заасан. Намчлал бол өсөлт хөгжлийн түлхүүр юм. Цэвэр итгэл нь биднийг гэрээний замаар урагшлахад хөдөлдөг. Намжлахаас бүү хойшлуул. Сатан та нарыг зов зүдрэхэд баярлдаг. Эгэл хүний оргисноор ирдэг баяр хөөргийг мэдрэхийн тулд өнөөдрөөс эхэл. Аврагч биднийг үргэлж хайрладаг. Ялангуяа биднийг намжлахад хайрладаг. Зүрх сэтгэлээ зөөлрүүлж их эзэнд очихын баяр баясгалан мэдрэх үедээ бид хүүхэд шиг хөлсөнгүй, номхон, даруухан, төвчээртэй, хайраар дүүрэн болж бүр хүүхэд эцэгтэй захирагддаг шиг их эзний түүн дээр ногдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн болдог. Хоёрдугаарт бид даруй байж чадна. Өдөр бүр намжлал бол бидний зүрх сэтгэлийг даруусгадаг. Бяцхан хүүхэд эцэгтэй давлууртай байдаг шиг бид их эзний өмнө даруусахыг хүсдэг. Тэгвэл бид ариун сүнсийг өөрсдөө үргэлж хамт байлгах бөгөөд зүрх сэтгэл маань зөөлрөх болно. Миний эхнэр Сиу бид хоёр нэгэн гайхалтай хостой танилцаад 4 жил болж байна. Анх биднийг тэдэнтэй уулзах үед нөхөр нь сүмийн шинэ гишүүн, харин эхнэр нь сайн мэдээг суралцахаар номлогчтой уулзаж байлаа. Христэд ирэхтэн туслахаар олон номлогч нар эхнэртэй уулзсан. Тэр сайн мэдээний талаар хүчтэй гэрчлэлтэй бөгөөд сүм үнэн болохыг мэддэг байсныг бид мэдэрч байлаа. Бидний айшлын үеэр тэр сүнсийг тогтмол мэдэрч бүх уулзалт цуглаанд идэвхтэй оролцдог байв. Тэрээр тойргийнхоо гайхалтай гишүүдтэй хамт байхдаа дуртай байлаа. Гэсэн хэдиж тэр баптизм хүртэхдээ итгэлтэй биш байв. Нэг өдөр Моронай 7-гийн 43-аас 44 дээр гардаг. Мөн тэрчлэн болгоогтун. Би та нарт хэлнэ. Тэр хөлцсөнгүй мөн зүрх сэтгэлдээ даруй байхгүй аваас түүнд итгэл болон найдвар байх нь аргагүй. Хэрвээ тийм аваас түүний итгэл болон найдвар нь үр дүнгүй. Учир нь хөлцсөнгүй мөн зүрх сэтгэлдээ даруй байхаас бусдаар хинч бурхны өмнө хүлээн зөвшөөрөгдөхгүй гэсэн шүлгийг уншсан аж. Эдгээр шүлгийг уншсныхаа дараа тэр хийх хэрэгтэй зүйлээ ойлгосон байв. Хөлцсөнгүй зүрх сэтгэлдээ даруй байна гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгосон гэж тэр бодсон. Гэвч тэр бурхны зарилгуудыг дуулууртаа дагах итгэл, найдварын талаар хангалттай ойлголтгүй байв. Тэр зөрүүд зангаасаа салж өөрийн бодлыг дагахаа болох хэрэгтэй байлаа. Тэр чин сэтгэлийн намжлалаар дамжуулан даруусаж, даруй байдлыг бурхны харах өнцгөр ойлгож эхэлсэн. Тэр Тэнгэрлэг эцэгт найдаж, зүрх сэтгэлээ зөөлрөхийн тулд залбирч байлаа. Залбирлуудаараа дамжуулан тэр Тэнгэрлэг эцэг түүнээс баптизм хүртэхийг хүсэж байгааг ариун сүнсний гэрчлэлээр мэдэж авсан. Эхнэр нөхөр хоёр хоёулаа даруй болох тусмаа бурхны үгийг илүү сайн ойлгож, их эзэн Есүс Христийн сургаалыг дагахад зүрх сэтгэл нь зөөлрснийг хуваалцаж билээ. 3 дугаарт бид аврагчтай итгэн найдаж чадна. Нефай бол их эзэнд итгэх итгэлээр дамжуулан зүрх сэтгэлээ зөөлрөхийн гайхалтай жишээ байсан. Тэрээр би танд найдсан билээ. Мөн би танд үрд найдах болно. Би найдлагаа махан бодын гарт тавих нь үгүй гэж заасан. Үүний адил Йосеф Смитэд өгсөн нэгэн илчлэлдээ их эзэн сайныг үйлдэхэд, тийм ээ, шударгаар үйлдэхэд, даруухнаар алгахад хөтөлдөг тэр сүнсэнд найдвараа тавигдсан хэмээн айлдсан. Биднийг их эзэнд итгэж түүнд найдвараа тавих үед тэр бидний зүрх сэтгэлийг зөөлрүүлэх бөгөөд
Бид өөрсдийн зүдгүр бэрхшээлүүд мөн зовлонгуудад түүний дэмжлэгийг авах болно. Хэрвээ бид чин сэтгэлээсээ намжиж өөрсдийгөө даруусгаж их эзэнд итгэж найдвал бидний зүрх сэтгэл зөөлрөх болно. Тэгснээр тэр бидний дээр сүнсээ юулж Тэнгэрийн нууцуудыг харуулах болно. Бид түүний заасан үг бүрд итгэж бидний ойлголт гүнзгийрнэ. Бидний аврагч Есүс Христ бол номхон дүлгэн байдлын тод томрон үлгэр жишээ юм. 2 дугаар Нефа 31-ийн 7 дээр бид хэдий тэрээр ариун боловч эцгийн өмнө өөрийгөө махан бодийн дагуу даруусгахаа хүмүүсийн үрсэд үзүүлж мөн тэрээр түүний зарилгуудыг сахихдаа түүнд дуулууртай байх болно гэдгээ эцэгт гэрчилдэг бүлгөө гэж уншдаг. Тэр ариун хийгээд төгс байсан хэдий ч эцгийнхээ өмнө өөрийгөө даруусгаж эцэгтэй дуулууртай байж баптизм хүртсэн. Мөнх бус амьдралынхаа төгсгөлд Есүс Христ эцгийнхээ хүслийн дагуу үйлдэж гашуун аягнаас уусан юм. Энэхүү зовлон шанал нь түүнийг сүв бүрээс нь цус шүүрэх мөн бие болон сүнс аль алинаар нь зовход хүргэсэн. Аврагч тэрхүү гашуун аягнаас уухгүй байхыг хүссэн. Гэсэн хэдий ч тэр алдарсуун эцэгт байх болтугай. Мөн биебээр хүртэж мөн хүмүүсийн үрсийн төлөөх өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан хэмээн айлдсан юм. Бидэнд ёс суртахууны сонгох эрхийг өгсөн билээ. Бид зүрх сэтгэлээ хатууруулахыг эсвэл зөөлрүүлэхийг сонгож чадна. Өдөр тутмын амьдралдаа бид их эзний сүнсийг урин авчирч зүрх сэтгэлдээ байлгахад хөдөлдөг зүйлсийг хийх сонголтыг хийж чадна. Энэ сонголттой хамт амар амгалан баяр баясгалан ирдгийг би мэднэ. Эцгийн хүслийг дагсан бидний аврагч Есүс Христийн үлгэр жишээг дагцгаая. Бид ийм үйлдэхэд их эзэн учир нь болгоогтун хэрэг тэд зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас дахиад дэгдэхинүүдэд далавчин дараа цуглуулдаг шиг би тэднийг цуглуулах болно хэмээн бидэнд амласан. Есүс Христийн нэрээр аамен. As directed by Brother Murphy, Одоо цугларгасад найралтуучидтай хамт Glory to God on High дуулыг Мөрфи ахын удирдлагадор дуулна. Дуулын дараа бид 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кероны үгийг сонсох болно. Түүний дараа далайн ахлагч Бенжамин Эмзэ та үг хэлнэ. This is the Sunday afternoon session. Энэ бол Есүс Христийн хожмын үеийн гигантүүдийн сүмийн жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы нэм гарагийн үдээс хойших хуралдаан юм.
I love that hymn. Би энэ дуулалт хайртай шүү. Бэлэг өгөх нь бүх соёл иргэншил, мянганд оршоо ирсэн нийгмийн заншил юм. Цаг хугацааны туршид хүмүүс харилцаа холбоогоо бэхжүүлэх, хайр талархлаа илэрхийлэх, хурим найр, төрсөн өдөр, баяр ёслол зэрэг чухал үйл явдлыг тэмдэглэхийн тулд нэг нэгэндээ бэлэг өгч иржээ. Зөвхөн хүн нэг нэгэндээ бэлэг өгдөг Бурхны бүтээлүүдийн нэг биш юм. Бидний авч болох олон жишээн дунд хос болох эмэгчиндээ гялтгансан хайрга чулуу өгдөг пингвин, нөхөрлийн хүрээгээ тэлэхээр жимс өгдөг бонобо зэрэг амьтад ордог. Та ямар бэлэг өгч байсан бэ? Хайртай хүндээ төгс бэлэг олсон эсвэл хийж өгсөн үеийнхээ тухай бодоорой. Яг энэ бэлгийг хайртай хүн тань хүсэж байсан төдийгүй нандинг нь хүлээн авна гэдгийг та зүгээр л мэдэж байсан. Тэр нь ямар бэлэг байсан бэ? Ижидээ өгсөн бэлгүү, найздаа юу, хүүхэдтэй юу, багштаа, эсвэл өвөөдөө юу? Энэ бэлгээ олцоход танд ямар санагдсан бэ? Өгсөн бэлгийг тань нээн задалж буй хайртай хүнийхээ талаар бодох үед танд ямар байсан бэ? Үүний адилаар хизээ нэгэн цагт хэн нэгэн танд төгс бэлэг өгч байсан уу? Тэр бэлгийг хүлээн авахдаа юу мэдэрсэн бэ? Намайг 7 настайд эцэг эхтэйгээ Арабд амьдардаг байхад Чити Банг гэдэг нэртэй хүүхдийн кино гарсан юм. Тэр кинонд өөрийгөө жолооддаг, усан дээгүүр хөвдөг, бүр нисдэг ид шидтэй автомашины талаар гардаг. Англид Чити Бангийн жижиг тоглоом машин гарсан гэдгийг мэдээд би авахыг ямар их хүссэн гэж. Нэг хөшүүрэг татмагцл тоглоомын машинаас далавч гарч ирнэ. Маань англи руу ажлын томилтоор явах үедээ надаас юу авчруулмаар байна гэж асуухад нь би Чити Банг машинтай болмоор байгаагаа хэлсэн юм. Томилтоосоо буцаж ирлээ. Машин харагдсангүй. Надад маш гонигтай санагдаж түүнийг мартсан л юм байх таа гэж бодов. Гэтэл бараг 10-аад хоногийн дараа миний төрсөн өдрөөр гой гихчэнд багалсан жижигхэн илгээмж намайг хүлээж байхан дэр юу байгаа юм болоо гэсэн асар том хүлээлттэй ч дэндүү томд найдахыг үл зүрхлэн бэлгийг задалтал дотор нь машин минь байлаа. Би баярлсандаа бүр уйлсан гэж. Яг л кинон дээрх машин шиг хөшүүргийг нь татмагц далавч гарч ирж байлаа. Хамгийн нандин ийм бэлэг өгснийхэн төлөө би аавда хичнээн их талархсан гэж. Би тэр машинаараа олон жил тоглосон, олон жил хадгалсан. Намайг бэлгийг нь авахд ямар их баяртай байсны адил бэлгээ өгөхдөө аав минь ч бас маш их баяртай байсан гэж би боддог. Бэлэг өгөх нь 3 хэсэгтэй гэж би бодож байна. Нэгдүгээрт бэлэг өгнө гэдэг нь бэлэг өгөгч бэлгийг сонгож, хийж, бэлтгээд хайртай хүндээ өгөх үйл явц юм. Үүний тулд ямар нэгэн утга учиртай зүйл өгөх гэсэн бэлэг өгөгчийн зүгээс сэтгэл зүрх хичээл зүтгэл гардаг. Хоёрт бэлэг хүлээн аваад нээж задлах гэдэг нь бэлэг хүлээн авагч бэлгийг бэлэг өгөгчөөс хүлээн аваад онгойлгохын өмнө заримдаа дотор нь юу байгааг харахаар боолтыг нь тайлан багалсан цаасыг минь задлахын өмнө цочирдан талархаж сэтгэл догдолдог тэр үйл явц юм. Гуравт тэгээд дараа нь магадгүй хамгийн чухал хэсэг нь бэлгийг өөртөө хэрэглэх явдал юм. Чин сэтгэлээсээ өгсөн бэлгийг өөртөө хэрэглэх гэдэг нь бэлгийг аваад дараа нь задлахаас хав илүү зүйл юм. Тэр байтугай бэлгийн үн цэнийг ухаарч мэдэх бэлэг өгөгчд талархал илэрхийлэхээс ч илүү юм. Бэлгийг үнэнхүү өөртөө хэрэглэхийн тулд бид үүнийг өөрсдийнхөө хувьд үнэлж амьдралдаа бүрэн ашиглан бэлэг өгөгчийг баярлаж талархсан сэтгэлээрээ дуурсдаг. Бэлгийг өөртөө хэрэглэх гэдэг нь идэвхтэй үйлдэл бөгөөд бэлгийг зөвхөн задалж нээх гэсэн ойлголтоос холд авсан ухамсартай утга учир бүхэн үйл явц юм. Бэлгийг өөртөө хэрэглэхийн тулд талархалтай байж, бэлэг өгөгч, хүлээн авагч хоёрын хоорондох холбоог хүчрхэгжүүлэх байдлаар бэлэг өгөгчийн сэтгэл бэлэг хоёрыг хооронд нь холбон ойлгох ёстой. Тоглоомын машины талаарх бодол минь тэрхүү бэлгээрээ болон тоо томшгүй өөр бусад өгөөмөр үйлдэлээрээ илэрхийлдэг байсан аавынхаа намайг гэсэн гүн гүнзгий хайр халамжийг дахин нэг мэдрэх алтан дурсамж руу намайг аваачдаг. Тэнгэрлэг эцэгт маань
өөрийн нандин хүүхдүүд болох бидэн дээр юулэхээр бэлдсэн гэрэл хийгээд үнний тоошгүй олон бэлэг бий. Тэр бэлгүүд түүний ач буянд зүрх сэтгэлээс хээр талд ориглох булаг мэт өгөөмөр өгөгчөөс маань цутхан ирдэг. Альва сайн сойрхол ба альва төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг. Эцэгтэй холбогдог бидний гэрээд холбоонд тэрээр үргэлж өгөгч нь харин бид даруй хүлээн авагч нь юм. Гэхдээ бид эцгийн бүх бэлгээс хамгийн агуунд болох түүний хайрлагдсан хураг, түүний хүү Иесус Христгүйгээр өөр юу ч хүлээн авч чадахгүй. Эцгийн маань бүх бэлэг аврагчийн Гетсеманд болон загалмаа дээр өргөд болгосон хүслээс мөн ялгуулсан амьдралтаас урсан ирж тэдгээрээр итгэвчдэг юм. Бидний нэгүүлсэнгүй гэтлэгч Иесус Христ бол гэрлүүдийн эцгийн маань өгсөн хамгийн дээд бэлэг юм. Бурхан өөрийн хүүг бэлэг болгохдоо илүүтэй сонгомол замыг бэлтгэсэн бөлгөө. Бодгоолынхаа гүнд бүрэн хүлээн зөвшөөрч өөртөө хэрэгэлсэн тохиолдолд амьдралын баяр баясгалан, зовлон шанал, хариулагдаагүй асуултуудад бид үнэхээр Бурханы хүүхдүүд хэмээх утга учирыг өгдөг тэрхүү амин чухал мэдлэгийн бэлгийн талаар буюу эцгийн маань бидэнд өгөхийг хүссэн бүхнийг хүлээн авах чадвар тулгуурсан мөнхийн үнний бүхнийг хамарсан бэлгийн талаар одоо ярихыг би хүсэж байна. Тэрхүү үнэн бол багтам сайхан билээ. Мөн гайхамшигтай. Мөн энэ нь зүйрлэл биш юм. Та миний одоо хэлэх гэж буйг анх удаа сонсож байна гэж төсөөлөөрэй. Та бол үнэхээр түүний эрхэм нандин охин. Та бол үнэхээр түүний үнцэнтэй хүү. Таны явж буй зам бол түүний аз жаргалын төлөвлөгөө юм. Тэрээр бүхнийг харагч хайраараа таны энэ дэлхий рүү илгээхээс өмнө яг хэн байсныг мөн өдийг хүртэл энэ мөнх бус амьдралдаа юу тулж ирснийг мэддэг бөгөөд таны төлөө маргааш болгоныг тань өршөөнгүй сэтгэлээр төлөвлөсөн. Түүний бүхий сайхан бэлгийн туйлын зориг болох түүний дэргэд амьдрах мөнх амьдралыг хүлээн авахар та нарыг өөрлөө эргэн ирэх нэгэн өдрийг тэрээр хичнээн их харуулдаж буй гэж. Асуудал нь гэвэл энэхүү үнний бэлэг бодит эсгэд бус. Харин үүнийг бид нээн онгойлгож мөн ойлгож өөрсдөө хэрэглэх хэсэгтэй байдаг. Бэлгийг эцэг аль хэдийн бидэнд хүртээсэн. Энэхүү бэлгийн туйлын зорилгын төлөөх төлөөсийг аврагч аль хэдийн төлчихсөн. Гэхдээ хэрэв та олон жилийн туршид үүнийг заалгуулсан, үүнийг ярьсан, үүнийг дуулсан хэдий ч үүний гайхамшигт бүдэгрээд урт хугацаа өнгөрсөн байж болно. Мөн үүний хүч амар амгаланг мэдрэхэ болсон байж болно. Хэрв үүний үр дүнд нь бүхий сайн сайхан байдал, амар амгалан, итгэл найдвар ирдэг гэдгийг ойлгох ойлголтын үнэлж баршгүй бэлгийг тоогоогүй, нээж задлаагүй, өөртөө хэрэглээгүй бол хичнээн аимшигтай үрлэг вэ. Бэлэг өгөгчийн хувьд юутайг өнөг вэ? Учир нь хэрв хүмүүнд бэлэг хүртээгдсэн байхад мөн тэрээр уг бэлгийг хүлээн аваагүй бол энэ түүнд ямар ашиг тус авчрах билээ. Болгоогтун тэрээр өөрт нь өгөгдсөн тэр зүйлд баясгах нь үгүй. Мөн уг бэлгийг өгөгч болох түүнд баясгах нь үгүй болоо. Анхудаа эсвэл урд өмнөхөөсөө илүү агуу хэмжээгээр хүлээн авч байгаа эсхээс үл хамааран өөрсдөө үнэхээр Бурханы хайртай хүүхэд хэмээх гайхамшигт ойлголтыг хүлээн аваарай гэж би та бүхнийг уриалж байна. Энэхүү суур үнний жинхэнэ цэвэр ойлголтыг та талархсан даруй сэтгэлээр боолтыг тайлан ороос нь цаасыг урьж хайрцгийг нэгээд итгэвхийлэн өөртөө хэрэглэх ёстой. Та бол чухамдаа хамгийн дээдийн хүүхэд гэдгийг ариун сүнс таны зүрх сэтгэлд гэрчилж чадна. Та энэхүү гайхамшиг болон бодит байдлыг бодгаалдаа урьж үүний тайтгарл сэтгэл хөдлөл хоёрыг хоёуланг мэдрүүл өөрийгөө болон ертөнцийг харах үзэлтэнд бүхэлдээ өөрчлөгддөг. Амьдрал тань юу тохиолдож байгаагаас үл хамааран та түүний хайрыг мэдэрч, түүний дуу хоолойг сонсож, түүний мотрыг таньж чадна.
та өөрийгөө болон бусдыг хэрхэн хардгаа дахин тодорхойлж чадна. Таны аврагчтайгаа холбогддог гэрээт холбоо илүү бат бөх болдог энэхүү сайхан бэлгийн нүдрийг харвал амьдрал шин гэлбаа гоо үзэмж найдвар орж эхэлдэг. Та бүхэн бодгоолынхаа гүнд энэхүү өөрчлөлтийг авчрах мэдлэгийг үнэхээр өөртөө хэрэглэж буй эсэхээ ойлгохын тулд залбирх уу? Та бүхэн энэ бэлгийг хүлээн авах уу? Үүнийг хүлээн авахдаа та урд өмнөхөөс илүү гүн гүнзгий, илүү чөлөөтэй, илүү элбэг дэлбэг байдлаар хандах уу? Ийм үлдэхдээ та үүнтэй ирдэг бүх бэлэг юулэгдэх боломжийг олгох уу? Бурхны энэ бэлгийг өөртөө хэрэглэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ гэж та бодож магад. За ер нь бол юу ч хийх хэрэггүй. Энэ бол бэлэг өгчөөс өгсөн бэлэг. Энэ зүгээр л бодит байдал. Ердөөл ойлгоод хүлээн ав. Та бол түүний хүүхэд мөн. Тэр таныг ихэд хайрладаг. Бүх өндрүүлээр ямар нэгэн байдлаар авах эрхгүй гэсэн бодлоор энэхүү бэлгийг өөртөө хэрэглэх замаа бүүхаа. Бодит байдал нь гэвэл бидний хинч хүртэх эрхгүй буюу эцгийн бүх бэлэг зөвхөн ариун мессегийн хим хэмжүүр нэгүсэл ачивэлээр дамжин ирдэг. Гэсэн хэдий ч түүний өгөөмөр зүрх өөрийн хүүхэд нэг бүрийг тэдгэрийг өөрсдөө хэрэглээсээ хэмээн харуулдаг. Тэгээд анх удаа эсвэл шинчилж ойлгож авсан ойлголт тань дээр туярах бөгөөд бэлэг өгөгчд талархаж үүндээ баяс. 20 гаруй наснда итгэлээ олж авснаас хойш би үнэхээр Бурхны хүү гэдгийг явандаа ойлгож ухаарч сэрсэн юм. Би энэ хүү бэлгийг илүү чин сэтгэлээсээ гүн гүнзгий ойлгох тусмаа өөрийнхөө хинбэ гэдгийг би хэрхэн төгс хайрлагдав гэдгийг илүү бүрэн дүрэн мэдэж авдаг. Аливааг илүү гүн гүнзгий, илүү сайн ойлгож сурахад минь туссан зүйлс бол судрын үг, миний патриархын адилал, мөн ариун сүмд шүтэн биширсэн, бусдад үйлчилсэн, талархлаа илэрхийлсэн, эцэгтэйгээ залбирсан ариун нандин залбирал юм. Энэхүү гайхамшигтай үннийг эрт мэдсэн байсан бол амьдралдаа туусан шаналл, гомдол, уй гашууг хэрхэн би өөрөөр харж, тайтгарч ихэнхийг нь даван туулах байснаа бодон гайхширдаг. Морона бидэнд Бурхны бэлгүүдийг үгүйсгэхгүй байж Христэд ирж мөн сайн бэлэг болгоноос барьж авах хэмээн ухуулсан. Та Христийн хайрын сайхан мөн чанарт итгэх итгэлээр түүн рүү ирж түүний баяр баясгалан, амар амгалан, итгэл найдвар, гэрэл, үнэн, илчлэл, мэдлэг, мэрэгэн ухааны бүхий л бэлгийг толгоогоо өндөр дөргөн гараа сунгаж алгаа дэлгэн хүлээн авч чаднаа. Та бол Бурхны хайртай охин, мөн эрхэм нандин хүүн бөгөөд тэрээр таныг гитэлгэх, зөвтгөх, цэвэршүүлэхийн тулд өөрийн төгс ариун хүүг танд бэлэг болгон өгсөн гэдэг мэдлэгээр та ганхашгүй болсон учраас энэ бүлгүүдийг өөртөө хэрэглэх боломжтой. Та бол Бурхны хүүхэд. Энэ бол бидний дуулдаг сайхан дуу төдий биш юм. Түүний өгсөн мэдлэг ойлголтын энэхүү бэлгийг аваад задлж нэгээд өөртөө хэрэглэнэ үү? Үүнийг үнэт эрдэнэ мэт нандинан өөртөө аль болох ойр балах уу? Хамгийн анх удаа үүнийг үнэхээр өөртөө хэрэглээд амьдралын тань бүхий л талыг өөрчлөх боломжийг олгоорой. Энэхүү бэлгийг дахин өөртөө хэрэглээрэй. Энэ бол Бурхан өөрийн хүүг бэлэг болгохдоо таны төлөө зориулан бэлтгэсэн илүүтэй сонмол зам юм. Та баяр баясгалантай, үнэхээр баяр баясгалантай байж болохын тулд үүнийг өгсөн билээ. Иесус Христийн нэрээр амен. One summer, while traveling in a remote area, манай гэр бүл хөдөө ихээр газар аялж яваад үүлгүү тэнгэрийн доор гадаа хонхор болсон юм. Бидний дээр тоошгүй олон одоор дүүрэн тэнгэрийн заадаас тодхон харагдаж хаяа нэг од харуулж байгаа нь үзэгдэв. Бид Бурхны бүтээлийн сүр жавхланг шагшин гайхахдаа түүнтэй холбоотой гэдгээ мэдэрч байлаа. Хонконгод өссөн балчир хүүхдүүд маань өмнө нь хизээч ийм зүйл үзээгүй байлаа. Бид ийм тэнгэрийн доор амьдардаг байсан юм уу гэж тэд гинэн сэтгэлээр асууж билээ. Би тэдэнд энэ яг адилхан тэнгэр боловч амьдардаг газар маань агаарын бохирдол тод гэрэлтүүлэгтэй учраас бидэнд харагддаггүй байсан гэдгийг тайлбарлах гэж хичээв. Содрууд бидэнд итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэж заадаг. Чиглэлээс маань хазаалгадаг сааттааруулсан зүйлс хийгээд
дэлхийн урд таталтууд бидний сүнслэг харааг болонгортуулдаг хэдий ч бид Бурхан болон түүний хүү Иесус Христэд итгэлээр үйлдэх үедээ тэднийг бодтой гэдгийг мөн тэд бидэнд санаа тавьдаг гэсэн тод омрон баталгааг хүлээн авдаг. Морн онд бошигдогчлынхаа бүхнээс дээгүүр тэргүүн амтад хүмүүнийг жаргалтай болгох хүсэл татам жимстэй модыг харсан. Жимсийг хүртэх үед түүний бодгол өвлөнж баяраар дүүрч гэр бүлийнхэндээ ч мөн үүнээс амсуулахыг хүссэн. Бид уг мод Бурханы хайрыг төлөөлдөг гэдгийг сурч мэддэг ба бид ч мөн Бурханыг амьдралдаа урих үедээ лихаа шиг баяр хөөрөөр дүүрэн гэрчийг хүлээн авч чадна. Иесус Христ бол Бурханы биднийг гих хайрын илрэл юм. Тэр цагаатагч залууслалаараа бидний нүглийг өөртөө авч хилэнцээ маань улмаас бяцарчээ. Тэр өөрийн биеэр бидний гашуудлыг тээж, шаналлыг үүрч, мөн өвчин эмгийг маань өөр дээрээ авсан. Тэр биднийг тайтгаруулахаар ариун сүнсийг илгээдэг ба сүнсний үр жимсэнд баяр баясгалан, амар тайван, итгэл ордог. Эдгээр нь биднийг найдар болон хайраар дүргдэг. Бурхны хайр бүгдэд хүртээмжтэй хэдий ч олон хүн үнийг хичээнгүйлэн ирж хаадаг байхад зарим нь Бурхны хайрыг мэдрэхийг хүсвч өөрсдийгөө хүртэх зохистой гэдэгт итгэдэггүй. Харин зарим нь үүнийг үргэлжлүүлэн мэдрэхийг үнэнхүү хичээсээр байдаг. Судрал болон их эзний бошигдогч бид ахин дахин амжилж, даруй уучлж, Христийн зарилгуудыг сахиж, бусдад харамгүй үйлчилбэл түүний ач ивэлээр дамжуулан Бурхны хайрыг ямагт мэдрэх боломжтой гэж заадаг. Бид залбирах, судрал судалгаар дамжуулан түүнтэй өдөр бүр харилцах зэрэг түүнд ойртолдог зүйлсийг хийх үедээ мөн бардамнах, зорчилдох, зөрчилдөх, тэрслэх зэрэг түүнээс холдуулах зүйлсийг хийхээ болвол Бурхны хайрыг мэдэрдэг. Ерөнхийлөгч Russell Nelson биднийг аврагчийн тусламжтайгаар өөрсдийн амьдрал дахь тэглэх чулууг авч хайхыг, мөн өшөө хорслоо ардаа орхихыг уриалсан. Тэр биднийг амьдралаа аврагч дээр болон түүний ариун сүмийн ёслол гэрээнүүдэд төлөвлөрүүлснээр сүнслэг суурай бэхжүүлэхийг урамшуулсан. Тэрээр бид ариун сүмийн гэрээгээс агснаар их эзний хүчрхэгжүүлэгч хүчийг илүү их хүлээн авдаг. Иесус Христийн болон Тэнгэрлэг эзэнхээ цэвэр хайрыг үлэмжихээр хүртэн гэж амласан. Миний нэг найз гайхалтай сайхан гэр бүл ирээдүйтэй ажиллаар ажиллагдсан нэгэн байсан юм. Түүнийг өвчнөөс болоод ажил хийж чадхаа болж дараа нь эхнэрээсээ салах үед энэ бүхэн өөрчлөгдсөн. Үүнээс хойших он жилүүд хэцүү байсан ч хүүхдүүдэд хайрлах хайр, Бурхантай байгуулсан гэрээнүүд нь түүнийг тэтгэн дэмжиж байсан юм. Нэг өдөр тэрээр хуучин эхнэр нь хүнтэй гэрлэж өөрөөс нь ариун сүмийн холболтоо цослуулах хүсэлт гаргасныг мэджээ. Түүний сэтгэл зовж мөн эргэлзэж байлаа. Тэр их эзний өргөнд амар амгалан ойлгох тухаарлыг илэрхийлсэн ажээ. Ариун сүмд очсных нь маргааш би түүнээс дараах зурсыг авсан юм. Өнгөрсөн шөнө ариун сүмд надад гайхалтай зүйл тохиолдлоо. Би баг зэрэг дургуутсан хэвээр байсныгаа ойлгомжтой гэж бодож байна. Би өөрчлөгдөх ёстой гэдгийг мэдэж байсан. Бас ингэхийн тулд 7 хоногийн турш залбирсан. Би өнгөрсөн шөнө ариун сүмд сүнс тэрхүү үзэн ядалтыг минь зүрх сэтгэлээс зайлуулахыг үнэхээр мэдэрсэн. Би үүнээс ангижирч үнэхээр тайтгарлаа. Намайг аимшигтайгаар дарж байсан бие тачаа дарамт авагдлаа гэжээ. Найз минь сорилт бэрхшээлтэй тулгарсан хэвээр байгаа ч их эзний өргөнд Бурхны хайрын чөлөөлөх хүч түүнд Бурханд ойртож амьдралыг илүү өөдрөгөөр харж ирээдүйнхээ талаар арай бага санаа зовход туссан явдлыг нандиндаг. Бид Бурхны хайрыг мэдрэх үедээ ачаагаа амархан давж төвчээртэй мөн баяртайгаар их эзний таалалд захирагддаг. Бид Бурхан бидэнтэй байгуулсан гэрээгээ санаж зүдгүүрт үед маань бидэн дээр зочилж биднийг боолч чөлөөлөх болон гэдэгт итгэлтэй байдаг. Түүнчлэн бид мэдэрсэн баяр баясгалаа гэр бүлийнхэн дотны хүмүүстэйгээ хуваалцахыг хүсэх болно. Лихан гэр бүлийнхний хувьд хүн бүр тэрхүү жимснээс хүртэх хэсгээ сонгох хэрэгтэй байсан бол бидэнд хайртай хүмүүстэй Бурхны хайрыг мэдрүүлэхээр хайрлаж, хуваалцан, урих боломж бий. Бид бусдад Бурхны хайрыг мэдрэхтэн туслахын тулд даруй байдал, инрэл, өрөвдөх сэтгэл, төвчээр зэрэг Христийнхтэй адил зан чанаруудыг өөрсдөө хөгжүүлж, Бурхнаа хайрл, мөн хөршөө хайрл гэсэн агуу хоёр тушаалыг сахих замаар бусдад аврагч руу хандахад туслах хэрэгтэй. Манай нэг хүү өсвөр насндаа үеийнхэнтэйгээ нийлэх тал дээр мөн өөрийнхөө үнэлэх тал дээр бэрхшээлтэй тулгарч байсан юм. Эхнэр бид хоёр түүнд хэрхэн туслахаа мэдхийн тулд залбирч их эзний биднэр юу хийлгэх юу ч хийхэд бэлэн байлаа. Нэг өдөр надад ахтгалжийн чуулгын ерөнхийлөгчөөсөө тусламж хэрэгтэй хэн нэг мэдэх хэсгийг нь асуугаад хүүтэйгээ хамт айлчилж очих санаа төрсөн юм.
Тэр бодож байгаад эрүүл мэндийн настай асуудалтай нэгэн эмэгтэй дээр айлчилж салбарын эрхлэгчийн зөвшөөрлөөр 7 хоног бүр түүнд ариун ёслол авчиж өгөхийг биднээс хүслээ. Бид баярлаж байсан ч 7 хоног бүрийн энэхүү үүрэг даалгавар хүүд маань ямар санагдах бол гэж санаа зовж байлаа. Анхны айлчлалын үеэр тэр эмэгтэй байнга өвдөж завирлж байгааг хараад бидний сэтгэл шаналж байв. Тэр ариун ёслолд талархаж бид түүнтэй болон нөхөртэй нуулсандаа баяртай байв. Цөөнхөдөн айлчлалын дараа би өөр тийшээ явсан байсан тул хүүтэйгээ хамт явж чадхаргүй болов. Гэсэн ч би түүнд үүрэг даалгавраа сануулсан юм. Би гэртээ ирээд аашид ямар болсныг асуухаар тэсэж ядав. Миний хүү ангийнх нь хүүхдүүд ийм дог зүйл хийхгүй байгаа гэж бодсноо. Мөн дүүгээ туслуулахаар дагуулж явсан тухайга мөн ариун ёслол амжилттай болж өнгөрсөн ч тэрхүү 7 хоногт өнөөх игч найзуудаа гэртээ урьж кино үзэх гэсэн боловч видео тоглогч нь ажиллахгүй байсанд гонигтай байсан талаар ярив. Хүү маань онлайнаар хаан асуудлыг нь олж тогтоон тэр даруй түүнд тоглогчийг нь засаж өгчээ. Тэр игчийг баярлуулах зүйл хийсэндээ тэрээр тус тэмтэй, жаргалтай, итгэл хүлээсэн мэдрэмж төрсөн байна. Тэр өөрийг нь гих бурхны хайрыг мэдэрсэн юм. Хэрв та хамгийн сайнараа хичээсэн ч гэсэн амьдрал бүрхэг санагдаж, залбирлыгтээ сонсохгүй байгаа мэт санагдаж, эсвэл бурхны хайрыг мэдэрч чадахгүй байгаа бол таны хичээл зүтгэл бүхэн чухал бөгөөд яг л бидний дээрх одод шиг Тэнгэрлэг эцэг Иесус Христ хоёр гарцаагүй таныг мэддэг, таныг сонсож хайрладаг гэдгийг санаарай. Нэгэн удаа шавнырийнх нь суусан завь давлгаанд төрөгдөж байлаа. Аврагч тэдний зүг усан дээгүүр алхан зоригтой бай, би байна. Бүү гэж тэднийг тайвшруулжээ. Питер аврагч руу усан дээгүүр алхан очихыг хүсгэд Есүс "Ир" хэмээн түүнийг дуудав. Тэгтэл Петрийн анхаарал сарнин живж эхлэхэд аврагч даруй гараас сонгон түүнийг зурж "Өчүүхэн итгэлт минь ээ, чи юунд эргэлзэв?" гэсэн. Бидний амьдрал салхи, бидний эсрэг салхилахад бид баяртай, мөн зоригтой байхад бэлэн үү? Аврагч биднийг орхихгүй гэдгийг, мөн магадгүй тэр бидний хараахан ойлгохгүй байгаа арга замаар биднийг дэргэд байгаа гэдгийг бид хэрхэн санах вэ? Тэр дундаа бидний өмнөх зам харгуй боломжгүй мэт санагдах үед түүнд итгэлтэйгээр очиход бид бэлэн байна уу? Мөн биднийг бүдрэх үед тэр ямар арга замаар биднийг өргөж аюулгүй газар аваачдаг вэ? Бид хэрхэн эргэлзэж айхгүйгээр бодол болгондоо итгэлтэйгээр түүнд хандах вэ? Хэрв та амьдралдаа бурхны хайрыг илүү ихээр мэдрэхийг хүсвэл дараах зүйлсийг хийхийг бид урьж байна. Нэгдүгээрт үе үе төр азанж бурхны хүүхэд гэдгээ санан талархдаг зүйлсээ бодоорой. Хоёрт өдөр бүр залбирч Тэнгэрлэг эцгээс эргэн тойрны тань хүнд түүний хайр хэрэгтэй байгааг олж мэдэхэд туслахыг хүс. Гуравт уг хүнд бурхны хайрыг мэдрүүлэхийн тулд юу хийж чадхаа чин сэтгэлээсээ асуу. Дөрөвт хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу даруйхан үйлд. Хэрв бид бусдын төлөө байнга залбирч асуувал бурхан бидэнд тусалж чадах хүмүүсийг мань харуулах болно. Мөн хэрв бид даруйхан үйлдвэл хэрв тэдний залбирлын хариуг дамжуулах арга зам нь болж чаднаа. Ингэж чадвал бид өөрсдийн залбирлын хариултыг авч өөрсдийн амьдралд бурхны хайрыг мэдрэх болно. Хэдэн сарын өмнө эхнэр бид хоёр Вьетнам явхаар хүчтэй шуурганаар ниссэн юм. Агаарын чичирхийлэл маш их байсан ба бид цонхороо хар бараан үйлс, аадар бороо, аянга цахилгаан харж байв. Савлгаа дунд удаан хугацаанд хөөрсний эцэст манай онгоц шуургатай үйлний дээр гарч энэхүү алдар сууд дүр зурглалд оров. Энэ явдал бидэнд Тэнгэрлэг эцэг Иесус Христ хоёрыг маань дахин сануулж тэдний биднийг их агуу хайрыг мэдэрсэн юм. Хүндэт найз нөхөд минь, би бурхны хайрыг мэдэрснийхээ хувьд аврагч Иесус Христ бол бурхны хайр гэдгийг баяртайгаар гэрчилж байна. Түүний биднийг хайрлах хайр төгс төгөлдөр, хувийн шинжтэй, мөн үрд мөнх. Бид түүнийг итгэлтэйгээр дагахынхаа хэрээр түүний хайраар дүрэгдэж, бусдыг түүний хайр руу хөтлөх гэрэлт цамхаг байх болтугай. Иесус Христийн нэрээр. Амен. At the conclusion of this conference, Чуулганы төгсгөлд бид эдгээр үйлчлэлийг бэлтгэхэд хичээнгүйлэн оролцсон арын албаны бүх хүнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Чуулганы туршид бидэнд хандан үг хэлсэн, урам зориг хайрлах, дуу хөгжмийг сонсгосон бүх хүнд бид мөн талархаж байна. Одоо найралдуучид бидэнд энэ бол миний хайрт хүү дуулыг дуулж өгнө.
Энэ хуралдааны төгсгөлд бидний хайрт башиглагч ерөнхийлөгч Russell M. Nelson үг хэлнэ. Түүнийг үг хэлсний дараа найрал дуучид Израилийн гэтлэгч дуулалыг дуулна. Дараа нь хүүхдийн эсхийн ерөнхийлөгчийн 2 дугаар зөвлөх Tracy U. Brown-ын эгч хаалтын залбирлыг хэлнэ. Jesus entered Jordan's waters when his work had just begun. God the Father spoke from heaven, "This is my beloved Son. Hear My dear brothers and sisters, I Хайр am тахагч нар минь. Өнөөдөр энэхүү чухал ерөнхий чуулганы үеэр та бүхэнд хандан ярьж байгаадаа би талархаж байна. Миний хараа улам бүр муцсаар байна. Захиасаа хуваалцах үед минь ойлгож хүлээн авдаг та нарт баярлалаа. Бид Иесус Христийн хожимын үеийн гэгэнтнүүдийн сүм агуу инерцээр урагшилж буй цаг үед амьдарч байна. Би маш олон бүсэд ахиц дэвшил гарч байгааг хараад сэтгэл минь баяр хөөрөөр дүүрдэг. Би ялангуяа өсвөр үеийнхнээсээ урам зориг авдаг. Тэд үе болноороо үйлчилдэг. Тэд өвөг дээдсээ ирж хаан ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэдэг. Номлолд үйлчлэхээр өргөдлөө илгээж буй манай залуу эрэгтэй эмэгтэйчүүдийн тоо урд өмнө байгаагүй ихээр нэмэгдсэн. Өсөж буй үеийнхэн маань Иесус Христийн эрлэхийг зоригтой дагалдагчид болон өсөж байна. Саяхан би шин зэнцэртэйгээ уулзсан юм. Тэр минь энэ амьдралд
саад бэрхшээлүүдтэй тулгарна гэдгийг эргцүүлэн бодож байхдаа би түүнд Иесус Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхэд нь туслах агуу хүслийг мэдэрсэн юм. Сайн мэдээний дагуу амьдрах нь түүний ирээдүйн ад жаргалд амин чухал юм. Бидний нэгэн адилаар тэр сорилт бэрхшээлтэй тулгарнаа. Бид бүгд өвдөж, сэтгэлээр унаж, соригдож, айзавланг мөн туулна. Эдгээр сорилт бидний өөртөө итгэх итгэлийг солруулж болох юм. Гэсэн хэдий ч Иесус Христийн шавнаар янз бүрийн итгэлийг ашиглах боломжтой. Бид Бурхантай гэрээ байгуулж, мөн сахиснаар сүнснээс ирдэг итгэлийг олж авч чадна. Их эзэн бошиглогч Йосеф Смитэд бидний итгэлтэй байдал Бурханы оршихуйд хүчтэй болох боломжтой гэж заасан. Бурханы оршихуйд итгэлтэй байснаар хэрхэн тайвширахыг төсөөлөд үзтээ. Бурханы өмнө итгэлтэй байх гэдэг нь яг одоо Бурханд итгэлтэйгээр ойртохыг хэлж байгаа. Тэнгэрлэг эцэг биднийг сонсдог учраас итгэлтэйгээр залбирахыг хэлж байгаа. Тэр бидний хэрэгцээг биднээс илүү мэддэг гэдгийг, ухаарч чадхаас мань илүү биднийг хайрладаг гэдэгт би итгэхийг хэлж байгаа юм. Мөн тэрээр Тэнгэр элч нарыг бидэнтэй, бидний хайрладаг хүмүүстэй хамт байлгахаар илгээдэг. Бидний хүн нэг бүрд хамгийн өндөр чадвартай хүрэхэд туслахыг тэрээр хүссэн хүлээдэг гэдэгт итгэх тухай би ярьж байна. Тэгвэл бид ийм итгэлийг хэрхэн олж авах вэ? Их эзэн энэ асуултад дараах үгсээр хариулсан. Дотор чинь бүх хүний зүг төгс хараар дүүрэн байг. Мөн бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг. Тэгвэл Бурханы оршихуйд өөртөө итгэх байдал чинь баттай болох болно. Энэ бол түлхүүр юм. Их эзэн өөрийн үгээр төгс хайр, ариун журам нь Бурханы өмнө итгэлтэй байх замыг нээдэг гэсэн. Ах эгч нараа, бид ийм үлдэж чадна шүү. Бурханы оршихуйд өөртөө итгэх байдал маань яг одоо үнэхээр баттай болох боломжтой. Төгс хайр, ариун журам хоёрыг авч үзцгээе. Эхлээд төгс хайрыг. 2 жилийн өмнө би бүх хүнээс Иесус Христийн гэрээт дагалдагчдын хувьд амар тайвныг тогтоогчд байхыг хүссэн. Би тэр үед хэлсэн үгээ давтъя. Уур хилэн хизээч ятгах чаддаггүй. Дайсагнал хэнийгч сайхан харагдуулдаггүй. Зөрчилдөөн хизээч сүнслэхээр өдөөгдсөн шийдэлд хүрэгдэггүй. Бүх хүний зүг хандсан төгс хайр нь амар тайвныг тогтоогчдын онцлог шинж юм. Бид гадуурч, гэртээч төгс хайрыг агуулсан үг яриа ашиглах нь зайлшгүй чухал. Миний өмнөх зөвлөгөөг хүлээн авч дагсан хүмүүст би талархаж байна. Гэсэн ч бид илүү сайнаар хичээж чадна. Олон нийтийн ярианд, сошиал медиа дээр дайсагнал улам бүр газар авч сэтгэл түгшээж байна. Хорон үгс бол үхлийн зэвсэг юм. Зөрчилдөөн нь ариун сүнс бидний байнгын хамтрагч байх боломжийг хаадаг. Иесус Христийн дагалдагчдын хувьд бид амар тайвныг тогтоох тал дээр манлайлах хэрэгтэй. Төгс хайр бидний мөн чанарын нэгэн хэсэг болсноор бид бусдыг дорд үзэх хүсэлгүй болно. Бид бусдыг шүүхэ болно. Бид олон янзын хүнд төгс хайраар хандах болно. Бүх хүний зүг хандсан төгс хайр нь бидний өсөлт хөгжилд амин чухал.
Төгс хайр бол бурханлаг зан чанарын үндэс суурь муу юм. Тэнгэрлэг эцгээс зүрх сэтгэлийг маань илүү агуу төгс хайраар, ялангуяа хайрлахад хэцүү хүмүүсийг хайрлах төгс хайраар дүүргэж өгөхийг бүгдээрээ гуйцгаая. Учир нь төгс хайр бол Иесус Христийн үнэн дагалдагчдад Тэнгэрлэг эцгээс өгдөг бэлэг юм. Аврагч бол инхийн жонон юм. Бид амар тайвныг тогтоох түүний зэмсэг болохоор энд байгаа үлээ. Одоо би ариун журмын талаар ярив. Их эзэн бидэнд бодол санаагаа ариун журмаар зогсолтгүй чимэн гоё гэж айлцсан. Ямарваа эерэг бодлыг ариун журамтай хослуулснаар хүлээн авах хүчийг төсөөлөд үзтээ. Ариун журам нь бүх зүйлийг илүү сайхан, илүү ад жаргалтай болгодог. Нөгөө тээгүүр бохир, хэрцгий, гутарсан бодлуудад ариун журмыг нэмснээр юу болохыг төсөөлөд үзтээ. Ариун журам тэдгээр бодлыг үлдэн хөөх болно. Ариун журам та нарыг түгшүүрт зовлонт бодлоос чөлөөлнө. Ах эгч нараа, энэ дэлхий ёс бус байдалд автахын хэрээр бид цэвэр байдалтай улам бүр шамдах хэрэгтэй. Бодол, үг, үйлдэлүүд маань ховиршгүй ариун журамтай байж, бид бүх хүний зүг хандсан Христийн цэвэр хайраар дүүргэгдэх хэрэгтэй. Бурхны хувьд ямар байх хэрэгтэй, тийм хүмүүс болох нь бидний өмнө байгаа агуу боломж юм. Их эзний өргөнд тогтмол шүтэн бишрэх нь төгс хайр, ариун журам хоёрыг хоёуланг нь өөртөө төлөвшүүлэх бидний чадварыг нэмэгдүүлдэг үлээ. Тиймээс ариун сүмд өнгөрүүлсэн цаг хугацаа их эзний өмнө итгэлтэй байдлыг маань нэмэгдүүлдэг. Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь бидний аврагч Иесус Христийн хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд бидэнд туслана. Бид түүний ирэх өдрийгч мөн цагийг ч мэдэхгүй. Гэхдээ бид их эзэн бид бүгдийг тэрхүү агуу аимшигт өдөр бэлэн болохыг яравчлуулан надад сүнслэгээр нөлөөлж байгааг би мэднэ. Бид төгс хайр, ариун журмаар амьдралаа өөрхийг хичээнгүйлэн ирэл хийснээр бурханд ойртох итгэл маань өснө нэмэгдэх болно. Би та бүхнийг их эзний өмнө итгэлтэй байдлаа өсгөхийн тулд зоригтой алхам алхмаар үйлдэхэд урьж байна. Тэгээд Тэнгэрлэг эцэгтэй илүү итгэлтэйгээр ойртох үед бид илүү баяр хөөрөөр дүрч Иесус Христэд итгэх итгэл маань өсөх болно. Бид өөрсдийнхөө найдлагаас ч давсан сүнслэг хүчийг мэдэрнэ. Бид сүүлийн жилүүдэд ариун сүм барих ажлыг хурдсгаж байгаад их эзэнд талархаж байна. Түүний удирдлага дор бид өнөөдөр дараах байрлалд ариун сүм барихаар төлөвлөж байгаагаа зарлаж байна. Chorrillos, Peru, Rivera, Uruguay, Campo Grande, Brazil, Porto, Portugal, Uyo, Nigeria, San Jose del Monte, Philippines, Noumea, New Caledonia, Liverpool, Australia, Caldwell, Idaho, Flagstaff, Arizona, Rapid City, South Dakota, Greenville, South Carolina, Norfolk, Virginia, Spanish Fork, Utah.
I testify that Jesus Christ Израилийн гэтлэгч Иесус Христ үүнийг өөрийн сүмийг удирддаг гэдгийг гэрчилж байна. Тэр дахин ирэхээр бэлтгэж байгаа. Бид ч бас түүнийг хүлээн авахдаа бэлтгэх болтугай. Энэ бүхнийг би Иесус Христийн нэрээр хэллээ. Амен. Our gracious Father in heaven, Бидний Тэнгэр дэх гайхалтай эцэг минь, энэ гайхалтай ерөнхий чуулганы төгсгөлд бид тань талархлаа илэрхийлж, мөн таны сүнс өнөөдөр мэдэрсэн сүнсэнд талархлаа илэрхийлж байна. Бид сэргээгдсэн сүмд талархаж байна. Мөн бид өнөөдөр сонсон захиас мөн гэрчлүүд талархаж байна. Мөн өнөөдөр түүний тухай түүний нэрийг сонссондоо талархаж байна. Мөн түүний талаарх
сайн мэдээ мөн дуулуудад талархаж байна. Мөн эцэг минь бид Христийн амьсны баярын цаг мөчид бид итгэлтэйгээр Иесус Христ амьд гэдгийг гэрчилж чадах боломжтой байдагтаа талархаж байна. Яагаад гэвэл бид түүнийг амьд гэдгийг мэднэ, мөн түүнийг эргэж ирэхийг мэднэ. Эцэг минь бидний зүрх сэтгэлийг цэвэр хайраар, ариун журмаар адилж гой чимхэд минь туслаарай. Мөн тэгснээр биднийг таны сүнснээс холдуулах бүх зүйлсээс хол байхад туслаарай. Бид таны үнцэнтэй хүүхдүүд байгаадаа талархалтай байна. Бид үргэлжлүүлэн хичээж танд ойртохыг эрэлхийлэн таны хүүг дагаж гэртээ эргэж очиход туслаарай. Энэ бүгдийг бид Иесус Христийн аврагчийн ариун нэрээр гэтлэгчийнхаа нэрээр залбирч байна. Амен.
This has been a broadcast of the Sunday Энэ бол afternoon Иесус session. Христийн хожимын үеийн гэгээдүүд эсгмийн жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы нэм гарагийн үдээс хойших хуралдааны шууд нэвтрүүлэг байлаа. Сумын удирдагчдаа сонгогдсон хүмүүс үг хэллээ. Уг хуралдааны дуулалыг Ариун сүмийн талбай Табернаклийн найрал дуучид дууллаа. Энэхүү болон бусад чуулганы захиаснуудыг Church of Jesus Christ цэг орог дээрээс үзэж бусадтай хуваалцах нь бүхэнд нээлттэй. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчлэгэнд зориулан нэвтрүүлж байна. Үүнийг гэртээ эсвэл сүмийн хэрэгцээнд ашигын бус зорилгоор хэрэглэж болно. 2025 зохиогчийн эрхийг Intellectual Reserve Incorporated эзэмшдэг. Бүх эрх хамгаалагдсан болно.